Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 15 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид шгшээ багуудын цугларалтын энэ оны хамгийн сүүлийн шгшээгийн цугларалтын араас лигийн тоглолтуудаа эргүүлэн эхлүүлсэн. За тэгээд мөн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний плей-офф шатны суглаа, за Европын бүсийн суглаа гэх мэтлэн маш олон ярих сэдвүүдтэй юм 7 хоног болж өнгөрлөө. За өнөөдрийн дугаарт үндсэн дөрвөлээ ирсэн бүгд нарын мэндийг хүргье. За орой мэнд хүргье. За та дөрөвтэй болон телевиз үзэж байгаа нийт үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр ингээд Үлийн дэргүүн сарын шинийн 5-ны өдрийн мэндийг хүргье. Үлийн дэргүүн сарын шинийн 5-ны өдөр. За шинийн 5-ны өдөр хэдүүлээ 15 дахь дугаараа хүргэж байна. Английн Премьер Лиг өнгөрсөн 7 хоногт амралтын өдрүүдээр мэдээж эргэж эхэлсэн. Одоо он дуустал ёстой л нэг өдөр судар зай завсар олдохгүй маш олон ойргийн тоглолтууд явагдах ийм ачаалттай цаг үе бол ирж байна. Тэгээд эхнээс нь хэдүүлээ ачаал нэг дөнгөж эхэлж итэл зарим багуудын ачаал хэтэрхий ихсэн мэд. За өвч яг эхнээсээ зүгээр тоглолоо байсан л да. Орчихгүй болсон. Энэ тоглолтод Собслай баруун цахын хамгаалтын байрлал тэгээ түрүү орсон маягт тоглож байсан. Тэгээд яг үндсэн яг Собслайгийн байран дээр бол Куртис Джонс гарч ирсэн. Гэхдээ Куртис Джонс арай жоох хоошоогоо Граунберхийг ч юм жоох урагшин төлсөн маягтай ч юм уу. Тийм байдлаар тоглож ирсэн. Тэгээд нөгөө Собслай дээр нэг асуудал байгаа даа шүү дээ. Яа ингэ ийм хамгийн одоо үр ашигтай хагас хамгаалагчаа ингэ төв биш яага баруун цах тоглоод байгаа юм бэ гэдэг асуудал хэлсэн. За ингэ тоглолт явж байгаад Мурило тоглолтын эхний үеийн одоо 33 дээр одоо төгс одоо 3-2 болж жоход гол оруулсан. Энэ отон тоглолт бейсисийг нэг шалгаж ирсэн. Тэгээд ягаад тооцжоо л гээд ах шиг байгаа. Арна шлот болоод төстэй тийм бэлдсэн байгаа. Манайхыг тооцоогүй шүү дээ. Энд юу болоод тооцохгүй болоо тооцоод байгаа. Энэ харин бас. За тэгээд энэ бас юу болчихдоо гэмээр тий. Энэ гэхдээ одоо ингээд харахаар энэ одоо гар гэж үсгэд хэцүү л харагдав. Мэдхгүй ийм гар байд юм уу л гэж санагдчихсэн шүү дээ. Тэгээд яг олон талаас нь үсэнтэй гар гэж үтсэн юм байлгүй дээ л гэж бодохоор за ингээд тооны харьцаа 2-1 болсон. Энд чи Ювентус дэссэн шүү дээ. Энэ нөгөө Савана мөн үү? Тийм үү Ювентус дэссэн мөн те. Энэ Саванах ч ерөөсөн 2 дахь гол нь тэгсэн чинь 2 цохол 2 бол хийчихэж байгаа юм. Энэ баруун захад айгүй тийм нэг тоглолт юм аа ямар ч хий байхгүй. За ингээд Пиног дундуур гаргаж байгааг нь харав. Баярт. За ингээд Гибс Вайт 2 жил дараалаад Энфилдэд гол оруулсан. Өнгөрсөн намараас гол оруулжсэн. Одоо ингээд энэ одоо намар энэ өвөл одоо өвлийн тэргүүн сарын 5-нд 3 дил 2 дилөө гол оруулсан байна. Гибс Вайт. За ингээд 3 тгийн харьцаатай тоглолт өндөрлөлөө. Ер нь бол яг шгшээгийн цугларалтын дараачаар за ер нь бол Ливерпулийн фэнүүд ялангуяа за нэг амс хийгээд нэг эргээд асуудлуудаа харах, шийдэх, гарц гаргалгаа хайх ийм цаг үе боломж энэ цаг хугацаа байлаа гэж уул нь бол харсан, хүлээсэн. За тэгээд Ноттингем мэдээж өнгөрсөн жил яг Энфилдэд тий Ноттингемэд хожигдсон шүү дээ. Тэгээд за тэрнийхээ үлрэлийн нэг үлрэлийн шүү дээ. Гэхдээ ерөөс хожигдохгүй байх нь ажиж. Бараг өөр хожигдсон юм уу Ливерпул? Үгүй. Тий. Талбай дээр бол ялангуяа Хаадсан одоо ингэ. Улирлын төгсөлд бол яг хожигдсон. Тэгээ төгсөл сүр авраг авснаас хойш Булсан хангачаад. Энэ жилийн Ноттингем Форест хамгийн гол нь унах бүст яг байж байгаа баггүй юу? 9 оноотой унах га байжсэн баггүй юу? Яг нөгөө Wolverhampton-ийн дээдлэлд байжсэн баггүй юу? Тэгэхээр яг энэ чинь нөгөө тасгалжуулагчаа солиод Шон Дайчи ирээд Европа лигт бас цогцлоо аваад тий. Тэгээд ерөнхийдөө арай л өөр л болоод байгаа юм л да Ноттингем Форест. Товтлогооны хувьд тий ер нь өөр л болчиход байгаа л да. Тэгээд дээрээс нь Шон Дайчигийн багч ер нь бол хэтэрхий их одоо бүр хит гэж ярихаар хамгаалттай. Тэгээд товтлогоо бол нэг тийм төдийлөн сайн биш. Гэхдээ яг л цорын ганц голын төлөө тэмцдэг тийм л баг байсан шүү дээ тий. Тэгэхээр одоогийн Шон Дайчи эргэж ирэхтэй болохоор товтлдог илүү дайрдаг тэгсэрний хамгаалт нь хэвээрээ ийм л одоо Ноттингем Форест болчиход байгаа. Тэгээд яг ингээд за тоглолтын юунаас харахаар хит хэдэн онцлох юм байна л да. За мэдээж энэ тоглолт бол 2 улирал дараалал Ноттингем Ливерпулийг талбай дээр нь хожлоо. Энэ бол бүр ингээд баг
сүүлийн 60 хэдэн жил одоо Англи хөлбөмбөгч 100 гаруй жилийн түүхтэй 60 хэдэн жил бол Ноттингем тохиогоо үзвэл Ливерпул өөрсдөө талбай дээр 3 голын зөрүүтэй хожигдсон тохиолдолд тэдний түүхэнд ердөө 4 дахь тохиолдол нь болж хамгийн сүүлд нэг Anfield-д тэр нэг ковидтой жилд нэг City 4-1-ээр хожигдсноос хойшоо ерөөсөө хожигдоогүй байсан. Тэрэн дээр айгуулт улаан мал авсан. Яадаг үлээ дээ одоо бүр. Тэгэхэд 4 тэгэлөө 4-4 хожигддаг. 4-1-ээр Тэр хожигдсон. нэг авраг болсныхаа дараа тоглож байгаа. Тэгээд тэрнээс хойшоо ингээд анхны тохиолдол болчихоо. Ерөөсөө түүхэндээ уртаашаа дөрвөн тоглолтод ийм 3-аас дээш голын зөрүүтэй талбай дээр хожигдсон байж байгаа. Отон тоглолтыг хэдүүлээ яриа. Отон тоглолт гэж түрүүн яасан. Сититэй хийсэн тоглолтын дээр хэдүүлээ угаасаа нэвтрүүлэг дээр ярьсан. Андрю Робертснийг хаалгачрын харах өнцгийг тагласан учраас Ливерпулийн оруулсан Ван Дайкийн голыг тооцоогүй. За энэ дээр тэгсэн чинь зөрөөд нөгөө талдаа хаалгачрын харах өнцгийг бас ер нь бол тагласан байж болох үйц гэж үзээд байгаа. Үзээд байгаа. Эндээс бол их л олон талаас ингээд за эндээс тоглооны өрнөл удаашруулсан мэтлэнээс яаж өрнөсөн нь бөмбөг яаж хилцсэн. За Морило тэр цаана бөмбөг тогтоож аваад за энэ дээр ер нь бол отон тоглолтын байрлалд байхдаа яг ингээд хаалгачийн хөрх өнцгийг тагласан уу гэдэг. Маргаан таваа. Яг отон бол бас биш юм те яг нөгөө Ливерпулийн тоглогчтой зэрэгцээд байх шиг байна шүү дээ те. Яг тэр хөлн отон л байл та хаа. Тийм үү? Тэгээ толгуур нь хоошоо жоох ингээд уларцсан гэж. Тэгээ яг энэ дээр нөгөө бас ингэ сонсож байгаад за ингэ таалгач хөдөлгөөн саатиг хүн байна гэдэг айгүй хурдан шийдвэр гаргацсан шүү дээ. Ингэж сонсож байж байгаад тэгээ нөгөө нэг шугам татуулаад ингээл айгүй худдаг шүү дээ тий. Бараг нэг тэгээгүй юу ч ингэж чагнаж агаад за тооцлоо гэдэг талбай дөрөв хийчихсэн. Бага тоглогчийн байрлал бас их чухал юм шиг байна тий. Байрлалаас гадна хөдөлгөөн хийж байгаа. Ямар нэг илүү хөдөлгөөн хийгээгүй юм шиг байна. Одоо ингэ зүгээр зогсож энэ доо тий. Робертсон баг тэр үед ингээд тонгоож өгсөн нь одоо хаашаа баг болцсон юм шиг. Ливерпулийн тохиолдолд. Тэг яг тийм л баг. Тэр тонгоож өгнө гэдэг чинь отонд байгаа хүн тэр бөмбөгтөө ингээд одоо харилцчихж байгаа байхгүй тийм ерөнхийдөө тийм. Саяных чинь болохоор зогсож байгаагаас нь тэр зогсож байгаа хүний зүгээр хажуугаар бөмбөг авчиж байгаа байхгүй. Хажуугаар нь авчиж. Робертсных болохоор яг тийм яасан бэхээр яг их хоёр хаа хэлж байгаачлан хэрвээ байранда зогсож исэн бол тэр бөмбөг очир Робертсыг онох байхгүй. Тэр үед ингэ болтцсон байгаа нь бол асуудалтай гэж л одоо үзэж байгаа юм байли. Гол ялгаа нь бол сая бол ингэ энэ доо ингэ зүгээр зогсож байгаа. Зогсож байгаад бөмбөг зүгээр хажуугаар нь өнгөрцөн. Ямар нэгэн зайлах үйлдэл хийв. Хэрвээ байж байгаа Робертсон шиг зайлцсан бол харин жинхэнэ нэг шугам татаал үзэж барайл тэхээс юм шиг байгаа да. Тэгээд энэ дээр бол ихнийг бол ингэ орсон тийм ээ. Тэгээд тун удалгүй нэгдүгээр үеийн одоо төгсгөл хавь тэр гар хөрсөн хэсэг нэг тийм юу байгаа. Тэр бол ингээл бас нэлээд олон талаас нь харж ирсэн гар гэдэг одоо үзчихсэн. Тэр ч одоо эхнийг олоо цайруул тийм байх уу? Тэнцүүлэх гэдэг шиг тий. Мэдгүй одоо. Тэгээд энэ дээр зүгээр юу юм бэ лээ? Сая ингээ булангийн цогцолтоос Nottingham Forest гол оруулж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ нөгөө тоглолтын одоо өмнө яг ингээд бас Ливерпулийн 2 дугаар давхарт сайн тоглолтог хүмүүсийг булангийн зөхөлтөөр Nottingham Forest-ийн хязгаарлаж бэлдсэний ачаар саяыг бол орсон юм байл л дээ. Саяны голыг бид нэг хэрвээ анзаарах юм бол Ван Дайкийг ерөөсөө ингээд хөдөлгөөнг болгочихж байгаа. Ван Дайк дээр контакт өнгөд 2 дугаар давхарт ирсэн бөмбөн дээр хамгийн түрүүнд хүрэх магадaltaй байна. Ван Дайк байхгүй. Ван Дайк энэ дээр контакт авснаар хальт хүрж байгаа юм. Хальт хүрээд тэр 5 шугам дотор шүү дээ тий. Энэ хальт хүрж байгаа байхгүй. Ван Дайкээ саад учруулж байгаа. Ингэсний ачаар Ван Дайкийн хальт хүрсэн бөмбөг Морило дээр ирээд ингээ гол орчих байгаа байхгүй. Тэр энэ ингээд одоо ингээд Премьер Лигт ялангуяа энэ улирлаас эхлээд ингээд бүх багууд нэг булангийн цогцолтын дээр янз янзын арга одоо тэр тоглолчийн хөлийг отонд байна гэдэг байгаа тийм. Яг бүр тэгээд тэр ч хамаагүй юм байна л да. Ямар энэ тоглогч хийсэн юм шүү дээ. Энэ дэр Ван Дайк хүрч чадахгүй байна. Бас хальт хүрч байгаа тийм. Энэ Тэгээ гол нь Морило бас маш хурдан хугацаанд бөмбөгийг тасв гэж тогтоогоол ерөөсөө шууд Морило ч ерөөсөө энэ хамгаалтан дээр угаасаа тоглохдоо бөмбөгийг ингээ хурдан зайлуулдаг л үнэлтэй. Өмнөд Америк те нэг юм Мая Ацтек хүн шүү дээ байна хүн чинь. За тэгээд ингэсэн. Тэгээд энэ тоглолт дээр ингээд эхнийг бол ингээд орчиж байгаа. Тэгээд энэ бол нэг тоглолтын өмнөх гэрийн даалгавраа маш сайн хийсний одоо ачаар тооны харьцаа нэг тийг ингээд болж байгаа. Нэг жишээ байгаа да тий.
Хэдүүлээ Gibbs White-ийн голыг харцгаая. Morgan Gibbs White тоглолтын сүүлийн голыг оруулсан. Тэр энд бол манай хоёр бол бас арай л Энэ одоо ингэ цохилж болохгүй л таа. арай бүр тэгээд Одоо ингээд хамгийн гол нь нэг тэмцээд амжаагүй бол бас ондоо штэ. за энд хараарай. Gibbs White олцсон. Маш их одоо за. Тий. Том. Гүүгээ зууралдаад үнэхээр нөгөө За Gibbs White-ыг цагаанаар тодруулсан ганцаараа зогсож байгаа тургуулын төлд бол тэр ямар ч хамгаалалт байхгүй. Одоо энэ бол нөгөө нэг одоо чинь Gibbs White-ийн тэр цохиод гол оруулж байгаа цэг байгаа шүү дээ. Энэ бол 11 метрийн цэг байхгүй. 11 метрийн цэг гэдэг бол яг төвийн хамгаалагчдын өмнөх шугамны хүн буюу нэг одоо бидний ярьдгаар бол хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч одоо заримдаа тулгуурын хагас хамгаалагч гэж ярьдаг. Эсвэл гүний найруулагч гэж ярьдаг. Тэр хүмүүсийн байж ах хэвээр үгэн байрлал л та. Тэгээ одоо нөгөө нэг бидраас ярьдаг штэ. Алтан гурвалж ингээд 2-5-ын өнцгөөс 11-ийн цэгийн хоорондох энэ гурвалжин бол гол хамгийн их ордог аюултай бүс. Энэ гурван цэг гуруулаа эзэнтэй байж явах ёстой гэдэг тийм одоо юуны одоо онлын ойлголт байгаа даа. Тэр ингээд тоглолтын явцад ингээд мартагччингууд энэ гол орчиж байгаа юм байгаа даа. Тэгэхээр нөө нэг Ливерпулийн нөө нэг төвийн 3 хагас хамгаалагч үүрэг яг юу вэ гэдэг дээр дахиад нөгөө нэг ингээд яг нөгөө манайхны ярьдаг нөгөө асуудлууд нь яригдаад үзээ зогсчихно гэж ярьдаг шүү дээ. Үзээ зогсцсон л байгаа юм л да. тоглолтоос гарцсан. Тий. Саяны их дээр тэр ихэл цогтгон юм билэ. Одоо баруун зүгээс гарч байна. Ерми пин. Тий. Тэрний яг Пино. нөгөө хоёр тоглогч ингээд голоор дарж орж иж байгаа шүү. А тэгвэл тэр хоёр тоглогч жишээ нь зуурдаг ч юм уу, шахдаг ч юм уу, дагаж гүүгээд хөлөөрөө гулгаж унаад амжаагүй пино зогсон бол ондоо зүгээр хараа зогсоод цохилчих. Ингумааг ярих гэдэг байгаа байхгүй. Би нөгөө сэлгээгээр орж ирээд Тэгсэн. ямар ч нөгөө юугүй. Одоо юу тоглолтоо мэдрэхгүй ч гэх юм уу да. Тоглолтод ороогүй. Хоёлаа очиж аль нэг нь ядаж очихгүй. Нөгөөх нь Оскар биш ээ. Юу Робертсон. Энди Робертс. Робертсон тэгээ гол нь сэлгээгээр орж ирсэн. Тэгсэн те. Киркез гараанд гараад. Киркес гэстэй. Киркез моног л болчихгүй л байна да. Тэгээд энэ Ливерпулийн тоглолтноос ингээл яг баланс алдагдаж байгааг нь одоо ингээл яг тал талаас нь бичиж гин одоо хүмүүс ингээд бас дүн шинжилгээгээд ярьж гин одоо Премьер лигийн одоо мэрэгжлийн байсан тоглогч нар домгууд ингээл тал талаас нь ярьж гин. Тэгээд маш ингээд товчхоноор ингээд базах юм бол нэг өгүүлбэрээр Ливерпулийн энэ үйлрэлийг одоо илэрхийлэх гээд байгаа юм шиг байна. Юу гэхээр хамгийн шилдэг тоглогчид цугларсан баг бол хамгийн сайн баг биш ээ. Баг гэдэг бол хин шилдгийг биш баг ямар шилдэг тоглолт гаргах тэр гарааны 11-ийг олох нь чухал байд юм а гэдэг өгүүлбэрийг одоо энэ томчууд бол хэлээд байна. Одоо ингээ харах юм бол ингээд үнэхээр мундаг тоглогчтой байгаа. Тоглооны одоо ингээд энэ авьяас чадамжийг нэгээр нь тавьд үзэх юм бол тасархаа байхгүй юу? А гэхдээ гол нь баг гэдэг бол бүгдээрээ нийлээ шилдэг тоглолт үзүүлэх ёстой шүү дээ, тий. Хин тустай шилдэг тоглолт ш. Багийн эцсийн үрдэн шилдэг тоглолт үрдэнд гарч явах ёстой гэдэг зүйл одоо ингээ алдагдчихад байгаад байна гэдэг одоо зүйлийг Ливерпулийн домгууд ч гэсэн өөрсдөө хэлж. Тий. Би бол ингэж бодоод байгаа. Яг хав энэ 100 нөгөө маш олон солилцоо хийсэн тий шинээр асар олон тамирчид ирсэн. Тэгээ баг дотор нөгөө гинт маш олон нөгөө өмнө байгаагүй тамирчид ороод ирэхээр уучраа олох ойлголцох бол бас асуудалтай л да. Жишээ нь өнгөрсөн жил тоглож байсан Диас одоо Нүнеш одоо хин Арнолд өдр байсан болвол энэ багчуудыг ингээ хожоол явж л байгаа л да. Тийм үстэй нөгөө нэг баг болцсон байсан учраас. Гэхдээ энийг ч нөгөө шинчлэе, өөрчлөе гээд ингээд шинээр хүмүүс аваад ирсэн учраас жоохон ойлголцохгүй хугацаа орох нь ойлгомжтой. Цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд ийм байгаа. Яг нөгөө Санийс ингэ таслаад гэдэг шиг. тэгээ нөгөө довтлогоог бол би санаа зовхгүй байна. Довтлогооны хэд одоо Исаак, Икетике за тэгээд одоо урт тусууд байгаа штэ. Тэгээ Гакпо Макпо одоо Вирц эднэр бол гооло хийгээд эхлэх баха. Удахгүй бах. Цаад нэг удахгүйгээр одоо сарын дараачаас гэхэд ер нь бол жигдрээд явчих бах. Харин энэ хамгаалтын асуудлыг би яагаад одоо болтол жигдэрэхгүй байна вэ гэж бодоод байгаа. Энэ улирал эхлэхэд Кристал Паласт 3 чөлөө гол алдаад 2 гол алдаад эхэлсэн хамгаалчууд дээ. Тэгэл ерөөсө хоцсон ч гол алдаж хожоод л яваадсэн шүү дээ. Тийм ээ. Тэгээ одоо болтол яагаад хамгаалтын асуудал зэгсрэхгүй байна вэ гэдэг л асуудал байна да. Тэгээд нөгөө нэг яг түрүүн та хиний хэлсэн те Луис Диаси тэгээд одоо араб явчихсан байж байгаа Дарвин Ньюнес те тэгээд бас нэг Ливерпулийн одоо яг энэ нэг өөрсдийнх нь тоглолтыг төрөл өрөөр нь ингээд
одоо дүн шинжилгээгээ бичдэг ингээд юунууд байна л да. Одоо Хүмүүс байгаа. тий, байдаг. блогууд болон ингээд ийм юунууд вебүүд бол байна. Тэдрээс ингээд яг ингээд мэдээлүүд ингээд шүүж үзье яг зориудаар Фэнүүд нь ч гэсэн дотроо янз бүрээр л бодоод байна. Хоорондоо бас маргалдаа. Тэгсэн чинь нэг тийм сонирхолтой нэг баримт дэлгэж байна. Юу вэ гэхээр Дарвин Núñez, Луис Диас хоёр одоо Энфилдэд байх та, Ливерпулд байх та хизээч тэгж хангалттай хэмжээнд үнэлэгддэггүй байсан юм аа гэд тий. Яг одоо Дарвин Núñez ингээл голын боломж их угаагаад байдаг гэж л ингээд бичээд ингээд загнаад байдаг. Гэхдээ Дарвин Núñez-ийн тэр эсрэг багийн одоо хамгаалтанд дарамт үзүүлж байгаа тэр прессинг байна. Өөрийн багийн нөгөө нэг хамгаалтанд тусалж хоошоо буцаж байгаа хүмүүстэй тэмцэж байгаа тэр тэмцэл эдэр ингээд яг ингээд тоон дүнгээр буудаггүй ч гэсэн тоглолтод асар их нөлөө үзүүлдэг байсан юм байна. Гэгингүүт нөө нэг дараа нь юунесийг бөмбөг тасалсан үзүүлэлт, тэмцсэн тэмцэл, хүнтэй мөргөлдсөн мөргөлт, авсан шар удас, тэгээ араас нь очиж гулгаж унгаасан ингээд статистикүүдийг харангуут үнэхээр нөлөөтэй байсан юм байна. Ерөөсө буцааж авчрах уу? Тэгэж л одоо ингэж гүйдэг хүмүүс хэрэгтэй байгаа гэсэн үг байхгүй. Одоо тэнгуут нөгөөд нь цэмцгэнэ тоглохгүй байгаа байхгүй. Александр Исак хүний араас тэмцэхгүй байх те. Одоо өөр хэн байдیں۔ Ингээд Кеза бол тэмцээд байгаа шүү. Тийм, Кеза бол тэмцээ. Клоп нэг хэлжсэн шүү дээ. Фермино манай баг хамгийн сайн хамгаалагч аа гэдэг. Фермино ч урд ингээд хурамч. Тэр нь бол яг үзрийн тоглогч шүү. Хамгийн сайн. За тэгээд яг ер нь бол энэ 7 хоногт чинь 4 ч том баг хожигдсон шүү дээ. Бид нар нэг ин л яриад байна тийм. Яг үн чинь нөгөө нэг сүүлийн 7-6 хожигдсон учраас юу болоод За тэр цувралыг хараах тийм. Цувралыг дахиад энэ цуврал дунд нь Астон Виллаг хожиж. Гэтэ Астон Вилла чинь ерөөсөө ганц хожигдолтой бусдыг хожигдсон юм байл ш бас сүүлийн 7 тоглолтод Астон Вилла болохоор яг энэний эсрэг. Яг эсрэг байна. Астон Вилла улирлын ихний 5 тоглолтод хожиж чадаагүй. Тий. Сүүлийн 7 тоглолтын 6-ад нь очсон. Тий, тэгээ нэг хожигдсон нь энэ юм байлээ. эхний дөрөвтэй гол хийгээг байсан баг шүү тий. Тэгээ 5 дахь дээр хийсэн билүү яалаа. Одоо тэг баг 4-т явж Астон Вилла чинь одоо яг эсрэгээрээ 6 хожоод нэг хожигдсон байгаа бол Ливерпул нэг хожоод 6 хожигдсон байгаа. Астон Вилла амар байна. 20 гол авсан. 2 дараалаад 3 тэгэр хожигдсон. Энэ 2 дараалал 3 тэгэр хожигдгийг үзүүлэлтээ бол бас их ховор юм билээ шүү. Ливерпул. Тэгвэл энэ ингээд байгаа үстэй. Одоо ингээд анзаарч байх нэ. Одоо ингээд нэг бөмбөгийн зөрүүтэй хожигдоод байсан байгаа ус тэр ихний дөрөв тоглолт тэгсэн. Тэр бол жишээ нь би бол Манчестер Юнайтед тим амар хожигдоогүй. Тэ? Палас тим амар хожигдоогүй. Челсид бас эцсийн мөчөд л гол алдаж малтсан. Тэнгүүд сүүлийн 2 тоглолт чинь нэг тим аюу амархан хожигдчих шиг л болох юм. Тийм тий. Дунд нь одоо нэг зай завсар байхгүй. Бүр тим тэгээд нэг юм бүр эцсийн мөчөд шийдэгдэж тэр байхгүй. 3 голоор дараалж хожигдсон тохиол 1965 оны 4 сар. Бил Шанкле байх үед. 65 оноос хойш одоо хэдэн жил юм? 60 жил үү? 60 жил гээд. За хэдүүлээ дараагийнхаа юу явахгүй бол ер нь цаг бас нэлээд ярьчлаа шүү. Тэглээ. За Ньюкасл Манчестер Сити. За бас нэг том баг хожигдсон нэ. За эхний хагас бол ёстой FIFA тоглож байгаа юм шиг юм байна. Оо харин тий. Нэг амархан хаагруу орж ирээд байсан шүү дээ. Манай Руди Айлын тий. Тэгээ хаагаал тий. Одоо энэ доку. тий. Одоо хаагуурны болж байгаа. Энийг тэгээ пенальт байсан л гэж одоо яриад байлээ тий. Ягаад гэвэл нөө маш тийм болгоомжгүй орж ирсэн гээд тэр яа энэ юу юм бэ? Хаалга нагаад дор явуулчихсан. За Сити ч гоё боломжууд гаргасан. Фоден ч ер нь формо олцоод байгаа шүү дээ. Тий. Фоден очроо олцоод байна тий. Тий. Манай Руди Фиолрын сүнс бол бас сайн байлаа шүү. Өө сайн байлээ. Тэр. Сайн байлээ. Эхний мөрөгдөг бол бас Фиолр нь өөр амьд байж явах гэж хэлж болохгүй юу? Тэр яа. 100 дахь гол хайж байгаа. Хаалн тэгээд бас зогсгуудаар бас гарсан. Тий зогсгуудаар. дөрөв том боломж алдсан л гэж. Яа, Дин минийг бол хийдэг газар ш тий Фоден. Фоден чинь нөгөө энэний өмнөх тоглолтын дээр бүр энэ болонлоо бүр амар голдсон юм а тий. За 2 дугаар ихэлсэн. Тоглолтын 61 дахь минут. Хийх гэж ирсэн юм а Ньюкасл 2 дугаар үе дээр. 2 дугаар үе бол Ньюкасл илүү тоглосон. Ситигээс. Эхний үе бол Сити бараг илүү тоглосон баг. 2 дугаар үе бол илүү тоглосон Ньюкасл. Довтлосоор хагаад хийсэн. Гэхдээ зөрүүлээд Сити бол нэг бас зовлгүй гол хийсэн тий. Яа, энэ Фабиан Шари зэрэг 2 хүлээж засрыг бүүм ингээд дандан ингээд ойч хийлээ шүү дээ. Яарсан. Гэтэ энэ одоо олон хүний дундуур явчихдаг юм байна. Орчдөг юм уу гэдэг. За тэгсэн удаагүй. За энэ их гоё төгсгөл шүү. Харин тийм. Бөмбөг нөгөө өндөрт байгаа.
Бөмбөгийг доошоо буухыг хүлээх юм бол хажуураас Ингэж л арга хэмжээ авахгүй тэгээд одоо эндээс өндөр дээр нь дуусчихж байгаа. тий. Сэлдэл тусч. За ингээд Ньюкасл хоцсон. Тэгээд Ньюкасл хоцсноос гадна Эди Хови одоо энэ Пеп Гвард Анхных штэ. Дэвлэт бол маш олон удаа таарсан. 19. Борнмутад байхдаа таарсан. За тэгээд дараа нь ингээд Ньюкасл байхдаа таарсан. Нэг ч хожоог байсан юм. Борнмутад бүр нар үзег юм билээ. Ньюкасл яг ирээд нэг 2 тэнцээ болоо. Тий. Тэгээд яг уу ингээд өмнөх олон тоглолтууд нь санаж байна л да. Борнмутын Эди Ховигийн Борнмутаа бол Пепи Сититэй айгүй тэнцүү тоглолдог байсан. Одоо тэнцүү гэдэг нь нэг тийм хамгаалаад авахгүй довтлдог, шахдаг. Тэгээ яг мэдээж ур чадрын зөрүүнээс хамаарад за 2 өмгөөр 3 өмгөөр хожих тохиолдол байдаг гэсэн. Гэтэ хизээш тийм нэг хоошоо сууж хамгаалж байгаа дуусах тоглолт байгаагүй. Ньюкаслд ирсний дараа бол Эди Ховигийн Ньюкасл Сититаас их л ойрхон тоглоод байдаг гэсэн. Тэгээ бас яг явж яалтчгүй нэг бас нэг зүрүү гараад нэг өмгөөр ч юм уу дуусах тоглолтууд бол байдаг байсан. Тэгээ сая бол ингээд бараг 19-20 дахь оролдогоор Эди Хови хожиж байгаа юм билээ. Тэгээ тоглолтын дараа Эди Ховигоос нэг ярилцлага авсан. Та ингээд Пепиг анхудаага хожлооч тэгсэн чинь харин тиймээ маш их баяртай. Энэ нь бол ингээд одоо өмнөх бүх бүтлгүүтэл дээр ажилласаар хагаад ингээд анхудаага хожлоо гэдэг ярилцлага өгсөн байлээ. Эди Хови. Яг хөө тэгээд зарим нэг Ситигээс айдаггүй багууд байдаг ш Тоттенхэм тэргээл те. Нуно Спринту Санту бол альч багт очсон Сититэйгээ бол айдаггүй те. Нэг бүр зүрхэнд орцсон гэдэг юм уу яа тийм хождгоо тийм том тасгалжуулагч нар байгаад байдیں۔ Тий. Нэг бас нэг тоглолтод бас нэг ивэн орж игдэггүй тохиолдол бас Сити ч ингээд 4 очихчлаа тий. Юуны тоглолтын ихний хагаст нөгөө голын боломж, голын магадлал XG нь 259 2 баг нийлээд гол ороогүй хэрнээ 259. Энэ бол ерөөс яг энэ нарийн тооцооллыг хийснээс хойш харах юм бол 12-оос 13 он улирлаас хойш хамгийн анхны гоолгүй хэрнээ ийм өндөр үзүүлэлттэй байсан. Премьер лигийн тоглолт аль нэг багтаа хамаагүй. Премьер лигийн тэр олон тоглолтоос хамгийн өндөр магадлалтай байсан. Харви Барнс болохоор Манчестер Ситигийн эсрэг дубль хийсэн Ньюкаслын 2 дахь тоглогч. Өмнөх нь Алан Ширер 2003 онд. Тэрнээс хойш энэ чинь 22 жилийн дараа 2 гол дубль Ньюкаслаас. Энди Кэрол мэрл байхдаа хийгээгүй юм байхгүй. Ерөөсөө хийсэн амтан байгаагүй. Майкл Оуэн маа хийдгүй байхгүй. Ситиг эсрэг л гэсэн үг шүү дээ. Тий, Ситиг эсрэг. Сити чинь жоохон таараа байсан шүү дээ. 2005 6 онд. Гэтэл Майкл Оуэн ч ганхан байсан биз дээ. Ерөөсөө ихний хаст 2 багч нь 7 том боломж гол нийлээд тэгээ гол байхгүй. Байж байгаа ч тий. Барнсын гоолуудыг хэдүүлээ харъя. Барнсын 2 гол байгаа. За энэ бол эхнийг бол талбайн төвд энэ бөмбөг хоошоо нэлээ жоохон эвгүй цэвэрлсэн. Тэгсэн. Энд Барнс өөрөө голдоо оролцсон. Яг цаашаа өсгөлтөд нэвт явсан. хөлийн гадраар их гоё гараад өгнө. За буцаад байрлалаа өөр их гоё хэлсэн. Цохилт гэхүү энийг зүгээр тэр болон руу дамжуулсан гэхүү. Тий, яг хөө тэгэл оноо явуулчих байгаа ерөөсөө. Нэг тийм төгсөө тий одоо гол ороход хүч хэрэггүй гэж одоо багш нар их ярьдаг л да. Яг тэрийг л хийж байгаа гэсэн үг. Оноо зүгээр онцгоо тэр булангийн нэгээд тий. Тэгээд яг талбай дээр байж хахад тэгэж амар биш л дээ тэгэж онох чинь цагаадлахаар хүн чинь тэгээд хүчтэй зөхгүй бол хаалгач барьчих юм шиг сандаг байхгүй юу? Тэгээд яг булангийн одоо оноод явуулчихж байгаа маа гэж тий. Амар бол биш л дээ. За 2 дахь гол Болонгийн зөвлөлтөөс орж ирсэн. За Донорума дээр алдаа гарсан гэдэг бас жоох юм байна. Донорумагаар нунгаас эсэх гэдэг яриа гарч байгаа. Гэхдээ хаалгач байсан хүн энэ тоглолтын дараа хийсэн. Роб Грин оюун бол алдаа биш ээ. Угаасаа ийм байт юм аа л гэж хэлж илээ. Тэг ямар ч маргаан байхгүй гэж илээ. Яг энэ ч гэхдээ шууд ингээ орцсон. За энэ дотон 2 удаа автаа гарч байгаа. Энэ дээр отон тоглолт байгаагүй. Мөрөөрөө. Тийм ээ. За ингээд Ньюкасл маш хэрэгтэй ажиллаа авсан энэ тоглолт. Ньюкасл яагаад гэвэл чинь унах бүсээс ердөө 2 хооронд дээр явчихсан. Тий. За энд болохоор бөмбөгнийхөө ард байгаа учраас ямар нэгэн бол Барнс. За тэгэл угаасаа энд л яах ёстой шүү дээ тий. Ийм ингэж мөрөгдөг өндөр довтлогч байх бас давуу бай шүү. Яг. Одоо West Ham чинь Сүчек ч яг ийм байдлыг үүсгээд идэв. Тий. За тэгээд төгсгөл бол ховор сонин харагддгүй бас гоё мэдрэмжтэй төгсгөл байсан. За Ньюкасл Тоттенхэмийн Манчестер Сити 2-1 харьцаатай өндөрлсөн бол Хойд Лондонын дербиөр хамтдаа шилжээ. За Эмирэйтс тосоо. Тоттенхэм Сититэй тоглодог шигээ тоглож чадахгүй байна. Арсенал юу гэсэн. Челси Арсенал хоёрыг ч ерөөсөө барахгүй л байна. Сититэй болохоор өөр тоглодог гэсэн. Тий.
Тоглолтын ихний үед Арсенал нийт хаалгаруу чиглэсэн одоо юу л 8 байна 9 цохилт бол хийсэн. Хаалгаанс нь цохилтын тоол 4 байсан. Эсвэргээрээ Тоттенхэм нэг ч тийм хаалгаруу цохилт бол байгаагүй. 5 хамгаалагчдын тоглолтыг бол тоглож эхлүүлсэн Томас Франк. Яг нь тактикийн үед бол их тийм 5 хамгаалагч шууд гарсан бол тактикд бол алдаа байсан юм болов гэдэг дүгнэлтүүд бол хийгээд байгаа. За тэгээд тоглолтын эхний үеийн төгсгөл Эбречезе тооны харьцаа 2-1 болгосон. Эхнийг гол бол Тросаар хийсэн. Мириногийн дамжуулт дээр бол ганган байсан. Тий. За энэ дээр дахиад нөгөө яг цэг байгаач. Түрүүний ярьжсэн цэг. Тэрнээс баг зэрэг ардталтаа Асал олон хүний дундуур гараа авсан байх юм байна. За ингээд Эзе энэ хоёр хөлийн чадвараа хоёул ингээд харуулсан. Одоо баруун нараа чийлээ, зүүн нэрээ чийлээ гэж байгаа юм шиг. Бол ингээд оноол явуулчих байгаа. Энэ бол сая бас мундаг чадвар л та. Одоо хэлэхэд амархан ирнэ те. Айгүй мундаг чадвар. Саяны булын оноо явуулчих нэгдэг болоо. За нэг ийм гоё гол орсон. Гоо харин. Энэ бол тэгэхээр шаардлагагүй гол одоо Субимендиг ил бүтээл. Ямар шаардлагагүй. Ч одоо хүнд өгөх ёстой бүмгийг өгөхгүй явахаар л ингээд Тэр нөгөө гол орчиж байгаа юм да. Палин нөгөө хүн нэмлээ. Палин Яг л хуурах гадах шиг байна. тий яа шаардлагагүй байхгүй зүгээс алаач ийл гэдэг юм байдаг шүү дээ. Тэгээд өөрөө нөгөө нэг урагшаа дотлоо эхлүүлэх гээд байна. Яг. Хүний шунал та. Тийм Шунал яалтчгүй. За ингээд тоглолтын 75 хонтод 4-1 болсон. Эбречезе нөгөө болонг бол дахиад онцож байгаа. Энийг тоглолтод 3 удаа одоо нарийн болонгуудыг онцгосноор хэтрик хийсэн. За ингээд энэ гоё үзүүлэлтэд яваад лээ те. Яг ингээд Премьер Лигийн түүхэнд хэтрик хийсэн ялгаатай тоглолт хэтрик хийсэн тоогоор бол Челси Арсенал хоёр тэнцэж байгаа юм билэ. Ялгаатай тоглогч гэдэг нь юу гэсэн? хамгийн олон өөр тоглогч. Өөр тоглогч гэсэн. Давхцаагүй. Одоо юу гэдэг чинь Нэг тоглогчийн олон хэтрик биш. Челсигийнх бол одоо ингээл за хин бэдийн Дрогба ингээл үргэлжлэл Креспо эдэр гэдэг ч юм уу явдаг Лампард эдэр гэл те. Хаварч ер нь Арсеналд ч хэд хийсэн юм уу? Нэг хийсэн санагдаж байна. Челсид бол хийжсэн шүү дээ. Тий. Тэгэнгүүт одоо жишээ нь Арсеналаас бол ингээл зөндөө олон хүмүүс 23 болж тэнцсэн байлээ. Тий. Хэтрикийн үзүүлэлт бэлтгэсэн байгаа. Оо, Байгаа. Тустай байгаа. Саяны тоглолтын дээр зүгээр ганц хоёр юм ярихад Тоттенхэм ерөөсөө тоглолтынхны асгүй хаалга цохиочгүй. Онох нь байдаг. Наач юм бол ер нь зөндөө энгийн үзэгдлөө. Харин энэ Тоттенхэм Яг ер нь тойрогч бас хаанхтай тоглосон. Аврагуудын лигт бас тийм байгаа. Одоо ерөөсөө тоглолтын турш нэг 5 мав зогссон. Ялангуяа эхний үед 2 дугаар үеэсээ дандаа цөөхөн ганц хоёрхан зөгч мөгтөгч юм. Тэгээд тактик нь бол яг ялангуяа том баг дээр сая бол бүр 3 хамгаалагч гаргачихлаа юм л та. Эхний үед яаж хийж чагаад тэгтэйгээр гарч ирнэ. 2 дугаар үед сэлгийн орж ирэх нь ойлгомжтой. 2 дугаар үед нэг жоохон тоглох гэж үзээд тэгэл яг нэг тэнцэх үр дүн л авах зорилготой л байсан баг. Тэгээд тэр нь болсонгүй л дээ. Томас Франк яг Брентфорд дахь том багуудаа ингэж тоглодог байсан. Том багуудаа бол тогтмол 5 хамгаалагчтай тоглодог байсан. Тэгээд үр дүн бол авч чаддаг байсан. Тэгээд Тоттенхэм дээрээд яг энэ сая ингээд Арсенал эсрэг бол хэрэгжсэнгүй л дээ. Бас тэр нэг энэ юу гэдэг чи арай нэг жоохон ингээд тоглооны хөлбөмбөг үзүүлдэг байрын ингээд тоглогч нар илүү цугласан энэ баг дээр тэр сэтгэл зүй өдөр нас болохгүй байгаа шиг байна л да. Хэрэгжихгүй бол байна л да. Ричардсны гол бол ерөөсөө Тоттенхэм ихний цохилт 55 дахь минут. Тийм. Гэхдээ гоолын хувьд бол гоё гол. Супер Гол. Тэр ерөөсөө тогтоолгүйгээр шууд хаалга руу цаг алгүй. Ричарлс 2 тоглолт дараалал олдчихлоо тий. Хэрэгтэй. 35-аар 3 ярд. Ер нь гэхдээ Тоттенхэм чинь айгүй тийм хэцүү тоглолт дараалж байгаа юм шүү. Энэ өмнө Манчестер Юнайтед үстэй. Тий, Юнайтед тэнцсэн. Тэгээсээ Арсенал Тэд бас Ричарлсон гол. Одоо бас удахгүй хэдүүлээ Тоттенхэм дараагийн тоглолтуудын хуваар бас байж байгаа. Ярнаа. Эбречезэг мэдээж онцлохгүй байхын аргагүй тоглолтын гол баатар хэтрикийн эзэн байлаа. За энд үлгэж гаргаж өгж байгаа дамжуулалт байна. Энэ тоглолтын дэр нь онцлох моментуудыг бидэнд харуулж байна. Тэнд байрлалаа ганцаараа суларч зөв үзлээд энэ хоёрын голоос алдагдаж гаргаж ирээд төгсгсөн. Эхний гол одоо ингээд гимэл бүтээс тоол авах хэрэгтэй. Гоё. Үнэхээр гоё. Янз. Одоо хөрсөн бөмбөг болгоно тийм үр дүнтэй байна гэдэг бол бас асаа чухал үзүүлэлт. Тий? Хий байхгүй. тий. Энд дөрөвч чиг шахсан шүү дээ. Тэр сүүлд нэг зүүнээрээ зөксөн бөмбөг Итари нэг хаадаг. Энэ тоглолтын дээр ер нь яг Йокерс гарч ирсэн бол айгүй бол 4 гол хийхгүй шүү. Магадгүй. Яг нэг довтлогчгүй тоглохоор Арсенал ч марг илүү тоглох шиг. Тэгээ Мириногийн бас өөрөг өдр айгүй чухал. Одоо түрүү нэг ярьдаг одоо жишээ нь ингээ те Дарвин Ньюнес одоо ингээ багийнхаа төлөө юу хийдэг байсан бэ гэдэг үзүүлэлттэй адилхан үзүүлэлт Мирино дээр явж байгаа байхгүй. Хоёрдугаар давхардах тулаан тэгээд нөгөө прессинг хийсэн нөгөө нэг хурд хийсэн тоо тэгээд нөгөө нэг тэмцэл үзүүлсэн
хамгаалагчтай зууралцсан тоо эдэр гэдэг үзүүлэлтүүдийг харангуут яг одоо тэр одоо айлын багийн нэг хамгаалагчдыг нэрвтүүлэх, балансыг нь алдагдуулах нэг хар ажлууд байгаа шүү дээ. Тэрийг сайн хайж байгаа учраас одоо ингээд Букайо Сака, Эбречи Эзе, Тросар гэдэг ч юм уу те, Деклара Айс ч юм уу яг довтлохооны төгсгөлийн одоо чадам цайтай тоглогч нарт нь орон зай гараад байгаа гэсэн үг байхгүй. Тэр хар ажлууд үнэхээр чухал. Ер нь бол гэхдээ одоо Кудус Мудусыг бол бас гайгүй тоглож чухал гэсэн тэгсэнгүй шүү. Тоттенхэм талаас гэж байна. Тий. Тэгээ Бринан Джонсыг яагаад гаргахаа болчихв. Кудус ч өдрлийнхэн гоёсэн бас дундуур нь сая битэж байгаа дэрсэл тийм ганц хоёр тоглолт оролцоогүй. Юуны хойд Эбрич Эзегээс Эзедэр үргэлжлүүлээд ярихад Хойдлондын дербид хэтрик хийсэн дөрөвдөх хүн болсон. Энэ бол зөвхөн Премьер лиг биш, Английн дээд лигийн За ер нь бол багийн хоорондын багаас тий. Хооронд. Вау. За 1934 онд бол хамгийн анхны Хойдлондын. Тий, тэрийг би санаж байна. Тэд Дрейк гэж тоглогч Арсеналын нэр өмнөөс. За тэр Дайсон 1961 онд, Алан Сандерланд 1978 онд. Тэгээд тэрнээс хойшоо одоо хэдэн жил юм бэ? Ер нь их тийм Эбричээс их олон ч гол орд юм байна. Тэгтээ 47 жил. Энэ хоёр багийн хооронд бол тэр болгонд хэдрэг хийгээд байдаг. байдгүй биш үү? Тий. Эзэгийн өөрийнх нь тоглолтын төгсгөл өгсөн ярилцлага яг энэ тоглолтын дээр л нэг тийм өөрийгөө мөр нэг харуулчих юмсан гэсэн тийм зориг мөрөөдөл гэх юм уу да. Одоо өөрөө багаас Арсеналын фэн. Тэгээд тэрийгэ мэдсэн юм шиг энэ тоглолтын дээр би эцэст гэр бүлийнхний бүгдийг нь авчирсан байна лээ. Тэгээ нөгөө гол оруулчаад дээшээ нэг 2 дахь голын селебрэшн лөө 3 дахь голын селебрэшн лөө дээшээ заачаад ингээд Нөгөө Тоттенхэмийн нөгөө Бентли ч Тоттенхэмд байхтай үстэй бас нэг амар холоос голддог чинь. Бентүү. Бентли Бентли. Бараг 40 метрээс гол Тэр хийдэг. чи Арсенал эсрэг үү? Тий, Арсенал эсрэг. тэр Дэвид Бентли 2008 онд 10 сард гэж байна. Амар гол хийдэг шүү дээ. Амар шүү бас холоос. Сая Ришарлсныг Бентли гэдэг цагаан харсан залуу. Тий, дажгүй байсан. Бас нэлээд сайн гарчсан. Тэгээд яг сураг алтарсан л да. За Ришарлсныг бол 35.3 ярд, Бентлигийнх 35.7 ярд буюу 1.4-ийн л зүг. Бараг ялгаагүй. Бараг саяны газраас л гэсэн үг. Тоттенхэмийн дараагийн очроонуудыг хэдүүл хамтдаа харцгаая. Одоо аврагын лигт Парис Сен-Жермэний талбайд очино. Дараа нь Фулхэмийн талбайд аавна. Тэгээд Ньюкасл, Брентфорд, Славия Праг, Ноттингем, Ливерпул, Кристал Палас. Одоо бас л гол алдахгүй л гэж үзэх байх та одоо энэ 7 нэг. Парис Сен-Жермэний талбайд очих юм уу тий? Талбайд очиж. Супер зон дээр бол уг нь явуулсан газар л байсан. Тий бай тий. За Фулемиг Одоо бол хэцүү хөө. Фулемиг бол талбайдаа бол Фулем чи эсрэг багийн талбайд жоохон харуу өөрийнхөө талбайд сайн байгаа гэж шүү. Фулемиг одоо очихгүй бол. Өөрийнхөө талбайд 4 хожигдоогүй байгаа гэж Фулем чи. Одоо энэ Фулемийн тоглолт аягүй чухал тоглолт. Энэ тоглолтын дээр бол Франк баг хожих хөстэй тийм даалгавартай л гарах юм байна. Талбай дээр яаж явах муу тоглоод байгаа шүү. Талбай дээр 8 сараас шожиг байгаа. Фулем чи эсрэг багийн талбайд муу байгаа гэж байна. Тэрийг нэг гоё. Аль нэгнийх нь ер нь сурал зогсгол юм байна л да. Ньюкасл аялан Энэ тоглолт. юу вэ? Энэ юугаа тоглолт бол тээ. Брентфорд ч бас амаргүй л болох. За тийм одоо Премьер лигт одоо Одоо ингээд ч ер нь амар баг байх болж Байхгүй наа. Ямар ч агтаа тоглосон юм ч болж магадгүй. Нөгөө Волустай нэг 4 5 таарч болохгүй юу? Волус л дандаа энэ үлрэл тоол. байна уу? Тий. Волусаас бусад 19 баг бол хэцүү шүү. Барьцгүй тий. Яг Волусын дээр байсан багш сая Ноттинг ярьж. Тэгээд Ливерпулийг очиж байгаа шүү тий. Одоо West Ham Nottingham хоёр чинь дасгалжуулагчаас ойсноос хойш West Ham 3 дараа л очсон. Тий. Доор явчихсан. сая бас бал тавих гэж хэлсэн шүү дээ Вест Хэм. Вилсон Одоо Мессен ч орж энэ илж шүү. West Ham бэ, Nottingham Forest хоёр дасгалжуулагч бол одоо дараагийн нэг аврагчд шүү дээ. Бид өмнө сарын өмнө ярьсан тий. Шон Дайч. Гэхдээ аврагчтай бол нэлээд чанартай. Үгүй сайн байна. тий. Хуучны юу. Яг гоо тэгэл Лидс нэг жоохон бяр муутай байгаад байна. Одоо Бөөрнли юу вэ? Бөөрли чи ивгүй шүү, чанга шүү. Тэ? Юу байгаа. Их л ойрхон хожигдоод байгаа. Тэ. Тийм амар бол ерөөсөө биш байна. За хэдүүлээ энэ тойргийн үр дүнгуудыг шалгацгаая. 12 дугаар тойрог байсан. За өчигдөр шөн Манчестер Юнайтед Эвертон клубүүд тоглоод очсон мэт шүү дээ Эвертон. Харин тийм. Үзнэ үү? Тэгээд айгүй эртээ Ингэсэн 12 дахь минутад Бруно Фернандеш тургуулын талбай гаднаас цогсон чинь хачраад болон болж байгаа юм. Тэгсэн чинь тэрэн дээр хамгаалтан дээр хоорондоо Эвертоны Идрисе Гана Гэй, Майкл Кин хоёр хоорондоо хэрэлдээд Идрисе Гана Гэй очиж Майкл Кинийг алгадаад тэгээ шүүгч ирээд Идрисег хөөгөөд гаргачих. Тэгээд тэрнээс хойш нэг 12 минутын дараа Дрюсбүри хоол гол хийгээд тэрийгэ хамгаалаад туссан. Тэгсэн тий. Манчестер Юнайтед. Энэ бол United-ийн тавьсан тийм занг байсан юм шүү.
Санааг нь өмүүлж. Уг нь Манчестер Юнайтедийнхэнд бол айгүй том гоё боломж гарсан байгаа сте. Тийм. Эсрэг багийнх нь хоёр тоглож хоорондоо зодтолтоод Дөнгөж 10 нэг нь хөвгдөө гарчлаа. Хошин шагшин бос хийлээ. Би хайлайт хийчихсэн. Уг нь- За ингээд аруулаа өөрлөө дууслаа гэсэн чинь харин байхгүй. Эвэртэн Тэгээд гурван энэ чинь Олд Траффорд биз дээ. тэнд Олд Траффордод Дэвид Мойс баг анхны хожлоо авч байгаа шүү. Эсрэг багийн дүрээ. Тий. Тэнд юунд Манчестер дээрээ хариугаа авлаа гэдэр гэсэн юмудаас гарцсан л байлаа. Өмнө Эвертонд байхдаа аваагүй байсан уу? Аваагүй. Мойс чи ер нь юу юм бэлээ тэр топ 6-гийн талбайд очиж хожино гэдэг бол яг Маш ховор. хожидгүй. Цуврал бол их. Тэр цувралаа зогсоосон байна. Гэтэ бүр аруулаа. Тэгээд аруулаа Тийм өгцөл байт. тий. Хоорондоо Олон өөрсдөөсөө болж аруулаа болоод Тий. Тийм. Гэхдээ одоо та бодлоо Манчестер Юнайтедийн оронд байсан бол та бүр гайхна үстэй. талбай дээр хүлээжсэн чинь чи юу л явчихваа гэх. Тэгээд нөгөө тоглолт Монголд харах. талбай дээр хүлээжсэн чинь автобуснаас бууж ирээд талбай дээр гарч тоглосноо хоорондоо зодтолтоо нэг нь асагчаар бүр гоё үстэй. Тийм бүр гайхаад юу нэг мэдсэн чинь цаг дуусаад. нэрээ тэр Манчестерийн тоглогч нар ч бүр ингээд яг юу болоод байгаа Ойлгоогүй, айгу. Идрисээ гад уул авч зүгцэн чинь Манчестерийн тоглогчид нэг гайхаад байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө Юу болчихвоо тэгээд улаан авчаад шууд ч гараа явчихгүй Майкл Кенн рүүгээ дайраал өсчээл Бигфорд салгаж дундуур нь ороод чирж Өөр хүмүүстэй чирэлдээл яваад. Баяхан тагаал хэлдэг. Ер нь бол тэгээд тэр чинь Гана бол ер нь одоо энээс болоод ингээд энэ өнөөдрийн тоглолт хожигчлоо л гэж бодсон байна шүү дээ. Тийм шүү дээ. Цаашаа Тэгээд уурлаад байгаа шүү дээ. цаашаараа эвлэрсэн ч Тэнгүүд нөгөө Манчестерийнхэн болохоор за бид өнөөдөр энэ хожичлоо доо гэж бодсон баг тий. тэгсэн чи тэр зан гойж. тэрний тоймыг дараагийн нэвтрүүлэгт хэдүүлээ үзье гэж. Үнэхээр гошин шиг. Үгүй сонин айгу сонин юм байна. Тэр чи ойрын хэдэн жил багийнхаа хоорондоо зодол тэр чин хизээ үлээ 10 оны илүү 14 оны дэлхийн аваргаар нэг Камеруны хоёр Алекс Сонг багийнхаа дэлхийн аваргаар зодтолдог. А тэрнээс өмнө гэх юм бол Ньюкаслын нэг хоёр хамгаалагч хоорондоо зодтолсон хоёулаа хөөгдөг гардаг чинь. Нөгөө нэг хин штэ одоо. Бүр 90 он. Ньюкаслын хүнд гар 2000 оны ихэр тийм ээ. нэрийг марчиж одоо. Хоорондоо зодтолтой бөө юм бол. 11 ширэр энэ тэр төр орог байсан юу? баараг байсан. Ширээр үйдээ. Тэгээ юсүлээ болж үлдээд хоёулаа хөөгдөж байгаа. Тэрнээс хойш ястаа хавраагаа ховор сонин юм бол. Реал Фердинанд дүү Фердинанд ч бас нэг тэглэв баг. Лесо. Лес тэгжсэн. Тий. Гэтэ арай улаан хуц аваагүй. Хамгийн гол чинь ингээд зодтолцоод барилдсан ч яваа. Тэгээд гол нь шүүгчийг харж сонгож улаан хуц өгч байгаа байхгүй. Сонгож. Яг нэг ингээ алгадаж байгаа зураг. Тий. Тэгтээ. За тэгтээ ер нь бол тэгээд Хүснэгтэй гэдэг л аарай. Тий. Манчестер Юнайтед өчтөр хэрвээ хоцсон бол 21 оноотой болоод топ 5 дугаар байр руу шууд өсрөх байсан. Арсеналаас хойш бол сайхан жагсаж байна уу? тийм байх шүү. Өш палсын ард л очих байж. Палсын ард. Үгүй палсын дээр гар. Пасын дээр Астон Виллагийн ард орлоо. Тэгтэл тэр боломжоо алдчих. Өчтөр олон бүгээр очсон болол Астон Виллагийн дээр ч юм. Тий. Тий. За ингээд За Арсенал 6 оноос олчлаа. За өш энэ ч өш нөгөө хүснэгтийг тэргүүлэгчд маань эхний 10 дотор бүр байхгүй болсон ба шүү дээ тий. өнгөрсөн жилийн авраг маань. Нөгөө удирдал эхлээд эхний 5 тоглолт тэргүүлсэн шүү дээ. Тийм ээ тийм байхгүй болчихлоо тий. Яг яг ард нь л бас л 18 оноотой л байгаа л та. 18 оноотой баг 4 баг байна. Тий. Энэ юусоо ингээд Волвосоос дээшээ бүгдээрээ ч ихсэн байлээ гэж баг харагдчихлээ тий. Тийм байна тий. 11-т Эвертон, 12-т Эвертон өчтөр хожоод 18 болж байгаа. дээр гараад ирж байгаа. Тэгээд 12-т Ливерпул. Баг энэ Эвертийн бүгд нь Манчестер Юнайтедаас Адилхан 2-0. адилхан 0 болж байна. Гэхдээ Манчестер Юнайтед ч нэмэх нэг гэдэг шүү дээ. Тэг. Энэ өчигдөр тийг ороогүй юм байна л та. За нэг ийм юм боллоо Премьер Лигийн тухайд. Гэх юм бол 6 одоо том багийн 4 нь хожигдсон. Ливерпул ч яг тэнцээ байхгүй. 6 очоо 6 очигдсан 18 оноод. Тийм шүү дээ. Апсеттэй л одоо 7 орог гэх үү. Сити, Ливерпул, Тоттенхэм, Манчестер Юнайтед 4 хожигдчихор чинь. Тий. Тэгээд иймэрхүү 7 хоногуд энэ үлрэлийн явцад бас олон гарч магадгүй байгаа. Яг гэвэл энэ үлрэл бас бүр ингээд урдын одоо үлрэлүүдээс тийм бүр таамаглал шиг болчиход байна л да. 7 хоног бол яг юу болох нь мэдэгдэхгүй. Тоглолт үр дүнгууд бол ингээд айл талд маш тэнцүү. Тийм л болоод одоо ингээд 4-5-0-той тоглолтууд баг байхгүй байгаа. Өнгөрсөн 7 хоног танаа багийг өвүүлдэг чи ямар баг вүлээ? Сандерленд. Тэр. Харин тий Сандерленд ингээд л тий сюрприз дараа. Сандерленд Брентфорд Пулхэмийн талбайд бүрээс яач чаддаг. тий. Пулхэм чинь талбай дээрээс нам байгаа гэж штэ. Тийм байлаа. За, эхний хэсгээ өндөрлүүлье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч
Tiger брэнд ажиллаж байгаа. Хэсэг хугацаанд завсарлаад Европын бусад лигүүдийн талаар ярилцах 2 дугаар хэсгээр оролцъё. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг эхэлж байна. За 2 дугаар хэсгээр Германы Бундслиг рүү хамтдаа шилжнэ. За Германы Бундслигт Боруссия Дортмунд, Штутгарт клубүүд тоглосон. Баер уу, Максимилиан Баер. За Штутгарт Энэ тоглолтыг би их аятайхан байгаад байгаа. Энэ чинь ирдэж болсон тий. Энэ тоглолтыг би бүр үдсэн юм аа. Дайны болчихоо. Пенальт. Тий. Тэнцээ Баернтаа зэрэгцээд тулсан л та. Эрт 10:30-аас. Нөгөө талд Баерн чинь гоолынх нь тоо зүгээр шажигнаал байл. Үгүй тийм ч хийгээд байгаа. Эмре Жан ингээд пенальти их болгонд л нөгөө 3 жилийн өмнө Энэ чинь Бертлээс ирээд Эмре Жан чинь Бертлээс ирээд удаагүй ахлагч юм байна шүү дээ Эмре Жан ч бас тий. Тэгээд анхных нь гол орж байгаа юм байлээ. Тэр 3 жилийн өмнөх тэр Эмре Жан ингээд зогсоохгүй явдал гэж харагдаад. За энэ Максимилиан Баер гэдэг нь хурц ерөөсөө энэ тоглолтод ерөөсөө эхнээсээ хамгийн идэвхтэй байсан хүн л дээ. Тийм тий. Тий. Тэгээд ерөөсөө Сайн хэлсэн юм байна. Ер нь эндээс ингэж цохно гэж бодохгүй шүү дээ. Байхгүй. ундаа Нуруугаа харуулчаад босч байгаа байхгүй юу? Яг нэг тийм хойшоо шиглэгч биш дээ нэг санаа. Тэрнээс ундаавал хийх юм байна юм нэг. Хамгаалагч хаалгач хоёр бол бүр хүн болгоноос өөр нэг сонин тэвг угсардаг хүмүүс байдаг тий. хайр хүчтэй зөгч байгаа. Тэгээ өөрөө болохоор яг тэрэндээ айгүй өвтэйхэн угсраад байдаг тий. Тэгээ ингээд шууд Штутгарт чистэн мужигнуулж эхэлдэг юм да. Энэ ундаа өмнөх дөрөвт бас хоёрыг хийсэн. Тэгээ өнгөрсөн удирлын төгсгөл гинтээд тэгээд саяхан ирсэн шүү дээ. Би яг нэг Штутгартыг айгүй нэг сайн байгаад байсан чинь муу байгаа юм биш үү өнтер гэж бодсон чинь Төгсгөлд гол хоёрыг хийгээд тэнцүүлээд тэгсэн чинь энд яг алдсан л та. 89-дэр 3-2 болгоод ер нь Дортмунд чинь сүүл Тэр хойно унжихын оронд тэрчтэй унгаах хэрэгтэй байхгүй юу? Унгах гэж зогсоох хэрэгтэй байхгүй тий. унгах гэж чадаагүй. Зуураа зогсоогоо шар уцаах хэрэгтэй. Дунд бас унгаах гэж чадсангүй шүү дээ. За тэгээд хэтрик. Яаж хийж ийна тий? За Денис ундаа 3-3. Хойтон одоо ундавч Германы шгшээдээ тоглоод хилцсэн тий. Тий эхэлсэн. Хэдүүлээ дөрөвчийн дугаар дээр үлээ нөгөө Германы товтлогч нарыг ярьжсэн. Нагelsmann ч бүр өөрөө уц цогсон л гэдэг юм бэл л тий. Ундаас ч өнгөрсөн удирлаас барин Штутгартын нөгөө сайн удирдалч юу лээ? Дөрөвт ордог. Өмнөхийн өмнөх удирдалч шүү дээ. Тэр үед л уц цохол өөрөө бүр дуудсан гэдэг юм бэлээ. Тэгээ өнгөрсөн удирдал бол жоохон гэмтээд. Германы шгшээ жишээ нь одоо Ultimate бол одоо чинь өөр бусад орнуудтай тоглоно шүү дээ одоо дэлхийн. Жишээ нь одоо Өмнөд Америкийн багууд Мексик, Зексиктэй тоглоход Ultimate ч ерөөсөө мөрөөрн татах юм байл да нөгөө багийн тамирчид. Тэгвэх үү? Тэ? Мэдрээ. Тэгэхээр ерөөсөө айгүйх давуу тал Ultimate дээр бол үүснэ гэдэг байгаа байхгүй. Одоо эхний сонголт угаасаа Азуудтай тоглож моголох юм бол Ultimate яваа тий. тий. Ундаавыг бол жишээ нь хамгаалж болно гэдэг байгаа байхгүй. Нөгөөдөл нь зууралдаад нуруу нам өндөр тий. Өндөр нам адилхан. Ultimate бол ерөөсөө тийм ялгарл үүсгэнэ гэдэг байгаа байхгүй. Тэр дунд. Герман бол хоёр тоглогчтой тоглоно гэж байхгүй бах тий. Бодлааха. Тэгэл одоо Эхний хоёр сонголт угаас энэ хоёр л юм. Одоохон тоглолт. Хоёр тоглогчтой тоглож болохоор нөгөө хамгаалтанд айгүй цөөхөн Ultimate-ыг гаргаж үзээл тэгэл ундааваас илгэнэс л ашиглах. Денис ундаавыг одоо хэр удаа ингэж тоглохоноос харъя да тий. Нэггүй бол гайгүй. Тий нэг ингээл 4 5 тоглолт ингэж явчаал бас байхгүй болчдөг тал байгаа гэдэг. Тэр хоёр үлрэлийн өмнө баг 20 мөр хавцаа хийсэн баг шүү. Тэр Граси тэр хоёр чи ээлжиж чигээд иддэг үлрэлэг ярьж байна эсвэл Тийм, Хоёр тийм. үлрэл Хамт хамт байсан. хамт байсан, тий. Хоёр тоглолт дараалаад дор хаяж 2 гол, өмнөхдөр 2 гол, сая хэтрик ингээд карьертай анхных. Анхных нь тийм юу бол биш. Энэ бол Олон удаа хийж байгаа. тий. Анхны тэгээд энэ сонин гол хийсэн байгаа шүү дээ. Хоошоо. Тий харин ямар ч тийм таамаглаагүй байдлаар унгаахгүй шууд өлмийг хүрээд энэ төр. За бусад тоглолтуудын үр дүн мэдээж Германы Бундслигт 18 багтай 9 тоглолт болсон. Өлөөсөө очтой захилж ийлээ. Тэсэчүүлээ 2 гол 3 голын дамжуулалт. Тий. Оо. Эхлээд 2-ыг алдсан шүү дээ. Баярлж байна. Тэгээд тэр Карл чинь чи яасан айхтрын Голын дамжуулалт байсан уу? Яг таалт маань. Тий. Карл мундаг. Тэр чин Карл, Бишоф, Павлович гээд 3 жоох хогт гарч байгаа шүү дээ. Оо тэр сүүл тэр энэ бишоп ч одоо Германыхаа шгшээд гарах юм байна. Германы шээ сүүл дуудагдаагүй санагдаад. Дуудагдаагүй. Одоо ингэ формат болох юм бол дуудагдах байхаа. Ер нь Бишоп ч бүр заримдаа зүүн захаа хамгаалтанд өглөөд байгаа. Оронд нь тэгээ хин ер нь дуудагдаад байгаа.
Одоо Госонс Мосонс биш үү? За тэгээд энэ Франкфурт Кёлн хоёроос юу болсон гэмээр босоо. Шороо манарт үзсэн. Кёлн яг сүүлд хоёрыг хийсэн баха. Бараг 4-1 үсэн. Энэ Wolfsburg-ыг Leverkusen очсон. Тэгээд Leverkusen сүүлийн 7 тоглолтод 6 очсон байгаа юм билээ. Тий. Wolfsburg ч ерөөсө гол хамгаалтын асуудал бол бүр шүүрэн шанагал да. Wolfsburg ч. Leverkusen ч Bayern л очсон л та. Өөрөөсөө бол бас хийгээд идэх уг нь. Гэхдээ энэ Leverkusen-ийн эсрэг хийж чадахгүй байл да. Гэхдээ нэгийг хийсэн байгаа хэвээр. Тий. За хүснэгтийг харъя. Германы Бундслигийн би ер нь хүснэгтийг нэг улирлын тал өнгөрсний дараанаас харуулъя гэж боддог. Гэхдээ Премьер Лиг дээр харуулах шаардлагатай байсан. Энэ дээр яагаад харуулах шаардлагатай болсон бэ гэх аваас Bayern München клуб Бундслигийг 43 тойргийн турш тэргүүлсэн рекордтойгоо тэнцжээ. Базар. Өнгөрсөн улирлыг оролцуулаад 43 Бундслигийн тойрог дараалан нэгдүгээр байрнаас Тэгээд одоо энэ үлрэл та тэр чигээр явах байхаа. Тэгээд хэд болох юм бэ? 70 Тэр болох нь юм байна. өмнөх рекорд нь өөрсдийнх нь рекорд 1972-оос 73 онд 43 тойрог дараалан тэргүүлж исэн. Ер нь бол тодорхой. Тийм. Рекорд нь эвдэгдэх нь тодорхой учраас Дахиж эвдэгдэхээргүй урт болох юм байна тийм. рекордын шинжлэх нь учраас энэ 7 хоногт ярьчих. Майкл Джексон зургийг тавьсан байна шүү дээ. Энэ чинь бас орж ирэх гол тавьсан шүү дээ. Тийм. Никлас Джексонд бол Ванга гол хийгэрээгээд Олиса ингэ тавьж өгч илэн шүү дээ. Тэр дамжуултад дөр бол бас гоё хэлээ. Олиса үнэхээр мундаг хэлээ. За тэгээд гэхдээ яг буужгинж бөөдөлж Leverkusen Dortmund хоёр эргээд дөрвөлгөө орж ирсэн. Орж ирлээ. Ийм цаг үе болж байгаа Тийм. тийм. Leverkusen бол аюу айтаа хараад ирлээ. Тийм. Франкфурт ч одоо энэ жил үнэхээр гоё явах нь гэсэн чинь харахгүй тэр. Байхгүй. Тийм. Гэхдээ хүчний хувьд ер нь бол яг хүчтэй нүдэн дээрээ гараад бусдууд нь бол ингээд доороо тунраад. Гэхдээ яг ер нь бол Bayern төрүүлдгээрээ төрүүлээд одоо тэр Франкфурт, Лайпцигаас Франкфурт хүртэлх энэ 5 баг хоорондоо холилдсон л доо. Тэгээ ер нь одоо тэр дөрвийн төлөө хөсөлдөөн чинь сүүлийн тойрогт шийдэгдсэн шүү дээ. Тийм. Манай сүүлрэл Дортмунд сүүлийн тойрогт авч ирсэн тийм. Тий. Энэ дэс хинэн ч юунд тэр дөрөвс мултарч яж мэдхээр л Магадгүй Би тийм. таагураас нэг юм асууж байгаа. Нэг 6 7 гээд 6 7 гэх нэг тийм нэг тоглоомч юм нэг юм одоо яваад байгаа шүү дээ. Тэрийг анзаарсан уу? Тэр шиг яг тэрнтэй ингээд зэрэгцүүлсэн нэг тийм нэг мим гарцсан байлээ. 6 7 гээд тэгэнгүүт Leverkusen 6 тоглолт 7 тоглолтод 6 хожил 7 тоглолт. Тэгээд доор нь Liverpool-снээ 6 хожигдол 7 тоглолт гээ тэгээд нөө 6 7 гээд тэрийг үргэлжлүүлсэн тийм нэг даярхуу юм хийцэн яваад лээ. тэнгууд нэг Астон Вилла ч 7 Бараг Астон Вилла бодсон. Астон Вилла ч бас 6 хожоод нэг хожигдсон байна. Тийм нэг юу байна гэж юу? Тоон математикийн зөв тогтол байна гэж юу? Тэгээд 7 тоглолтод ер нь бол нэг 6 хожих эсвэл 6 хожигдох хэрэгтэй юм шүү. Тий. За хэдүүл Италийн Serie A-ыг рүү шилжнэ. Италийн Serie A-ligt юу болж байна вэ гэж түрүүчийн тойрогт яриаггүй тэрний өмнөх 7 хоногч Италийн Serie A төгссөн санаа. За. Наполи Аталанта. Аталанта маань За хачиж энэ нэг залуу байна. Нэрээс үү? Нэрээс гээд Дэвид Нэрс. Энд чинь Аякс төлөө. Аякстэйс нь бид нар юм таалт гэж ярьж ирсэн. Аяксасаа бас нэг хаашаа явчлаа даа чи. Аякстэй байж байгаад Наполиороо шууд ирсэн. Португал нэг байгаа. Португал юунд байсан? Зээлгээр Бенфикад тийм үү? тий. Тэгээд одоо энэ залуу чинь Нэг л айтайхан гарч одоо энэ дахиад нэрээс тий. Одоо бол Наполид төлөө болсон Энд Бразил тий. Тийм Бразил Тэгсээр шигшээ мэгшээд бол дуудагдах. дуудахгүй байгаа. 18-аас 19 санд үнэхээр гоё ийсэн. Давид Нэрс. Тэгээ ягаад ч юм болох вэ? Хагасны бүрэлдэхүүнд явж магадгүй юм байна тий. Энэ байдал хадгалах юм бол би бас үүсэхгүй тий. Наполи нэг орон гарan байсан. Хожид хэрэгтэйсэн тоглолтойсэн да энэ тоглолт. Тэгээд бол Бирцан Аталантаг. Аталанта ч одоо тасгалжуулагчаа сольж өрөөл бас орон гарan л байгаа. Энд чинь Новоланг нь. Гаспарини явсан тий. Аталанта нэг бүрэлдэхүүнээрээ арай удажлаа л да. Одоо тэр урдтал чинь Гой одоо болцсон да. Лукмен байдгаараа байж л байгаа. Ретеги байдгаараа байж л байгаа. Тий. Тий. Скамакка болцсон. Скамакач үе ингэж хийх юм а тий. Рафаэл Марио Пашалич хүртэл байсаар л байгаа шүү дээ. тийм ба. Рафаэл Паладино гэдэг нөгөө юунд байсан? Монцаг гаргаж ирээд Фиорентинад сая хэсэг. Шарль де Кателлар ч хүртэл Аталантад ирээд одоо 3 жил болчихж байгаа шүү дээ. Милан руу буцаж очоод 3 жил болж байгаа. тийм Миланд очоод буцаад Аталантад ингээд яваад. Энэ хааш Ретеги тоглоог юм. Скамакан хоёр хамт гарна гэж байна уу? Яа ингээд За ингээд Наполи эргэж ажиллаа авлаа. тий.
Наполи 3-1 харьцаатай хожиж ээ. За харин энэ тоглолтын энэ тойргийн мэдээж хамгийн онцлог Дерби делла Мадонина. Миланы Жузеппе Миазza. шинэ Миланыг бараагүй нэлээд удсан. Интер нөө? Тий. Энэ жил хожсонгүй. Сүүлийн дэвтэр бараг 10 тоглолт Монгол. Хавар нэг супер цомомд яалаа. Өгч байгаа. Өнгөрсөн үеэрлээ 4-5 тоглолт бараагүй. Тий. Яг хоо энэ өмнөх үйлрэл бол нухсан. Интер бол Миланыг гаргахгүйс нэг хэсэг. 24 оны 4 сард хожсон байна хамгийн Тийм Тий. ээ. Тэрнээс хойш Милан бол Таван завсрал тоглолтод хожигдов. Төрөл хожиж байна. Энэ тоглолтод тэгээ юу хин мундаг гэсэн юм бэлээ. Майнан мундаг хаасан билээ. Одоо энэ нэг харал та. Яг Орчиж энэ байгаа боломж шүү дээ. үүсгэсэн л үйл дээ Интер өгнө. Тэгээд манай Pulisic ч ер нь бол нэг 2 тоглоод 2 гэмтлийн улмаас өнжөөл явдаг юм хүн шүү дээ. Тоглохоор өгнө сайн Тий, байна. энэ яг нөгөө гэртээ байсан үеийн таарсан билээ. Яг Pulisic байхаараа Pulisic ивгүй шүү дээ. Тэгснээ гинтхэн дараагийн 2 тоглолт байхгүй болчих шүү дээ. Яасан мэддэхгүй хөл мөлний зовөр мөвөртэй гэдэг байхгүй болчихлоо. За Ингээд ингээд гэртээ байж хаараа ивгүй. тэгсэн. Цаг олцсон. Captain America. 54 гэх юм. Америкийн шигшээ дараа жил бас нэлээд үзэх баха. Үзээд балаагүй байгаа үст. Тий. Дэжгүй бол орж ирж. Америкийн шигшээдийг ер нь сериад нэлээд олон тоглогч байж шүү бас тий. Байна. Энэ нөгөө Serie A-д Ромагийн дасгалжуулагч байсан Брэдитэй холбоотой шүү. За энэ бол пенальти байсан гэж байна. Энэ нөгөө нэг хэдийгээр тоглогч бөмбөг төрснөө дараа гэж байгаа ч тийм аюултай тоглолт гэж үзэж байгаа пенальти өгж байгаа. За ингээ майна хаасаа энэ хэдэн ч юм хаацсан. Маньян Сериад 6 тулсан пенальтийнхаа сүүлийн 6-ийнхаа 3-ыг нь хаасан гэж. Мхитрийн зөксөн. За тэгэд Маняны Шалхаан тоглоо. Маняны хэрэг тэгэд сонгохгүй юм бах та. Одоо энэ өвөл Челси авна гэд Манянта чи яриад сая 100 Сүүлийн үлрэл юм уу? тийм шүү дээ. Дууссан байхгүй одоо ерөөсөө. Сунгаагүй байхгүй сая 100. Тэгээ өвөл мөнгө төлөө авах гэдэг юм уу? Гэхдээ одоо тэгэд нөгөө Челси рүү сая нөгөө 100 Маняны авъя гэд Яригдаад Манян ч байсан өөрөө л та. явъя мовъя гэд боо юм болсон чинь эднийхэн чинь тэгээд нэг юм үлдээч гэд үлдээсэн байхгүй. Тэр чинь нэг сарын солилцооны цонхоор багтаага өөр дараагийнхаа Яг энэ багтаа одоо ярилцах хэрэгтэй болдог шүү дээ. Тийм энэ өвөл явахгүй үлдлээ гэхэд тэгэл 100 өөрөө явчихж байгаа байхгүй. Тийм л юм байна. Тий. Үнгүй явчихж байгаа байхгүй Челси рүү. Миланд нэг юу байна да? Төлөвлөгөө. Хаалгач чинь. Сира лиг хэл одоо үзсэндээ тий. Тэгээд Майна. яагаад Милан сунгаагүй өнгөрсөн 100 тааруу байгаа мó гэхээр ингээ сайн байгаад байгаа энэ хаалгач чинь. Одоо Францын шиг шиг гараа үстэй. Гараа. Тий. Одоо Шивали өрсөлдөж чинь да. Шивали. Шивали өрсөлдөж чинь. Тий. Шивэлэг нэгдүгээр сонголтч болгож мэднэ. Дэлхийн аварга дээр айгуур Шивалийг хааж мэдгэлээ. Дишан бол бас л Тэр болтол юу ч болоо гэлээ. За тэгээд дээр би иймэрхүү. Дерби нэг иймэрхүү боллоо. Милан аягүй чухал тоглолт ажиллаа. Милан энэ жил бас юу байна? Массимилиано Аллегри ирээд яг юм чухал тоглолтуудаас үр дүнгээ бүгдийг авч чадаад байна. Ромаг ингэж очсон. Яг сожигдохгүй нэ. Тий. Наполитоо бол өстой бүр ан ман үдсэн. Сая ингээ Интерийг бол талбай дээр нь хоччлоо. Тэгээд ийм байдлаар яваад байх юм бол Милан бас аврагын төлөө бол хавраа бол тороож үлдэх магадлал аюу өндөр байна. Энэ нөгөө Тижани Райндерсийг буцаагаад ер нь авал яасан юм дээ. Мань хүн одоо Манчестер Ситид одоо нөгөө нэг Ирэхгүй шүү дээ. Буцаад ирэхгүй шүү дээ. Зээлгээр ч юм уу юу? тийм ээ. Айгу гоё л байсан биз дээ уг нь Милан. тий, уг нь Гэхдээ 10 гол одоо хийчихсэн. Манчестер Ситид бол Хөөрхэмптон өөр 10 минут тоглолт юм уу те. Тэгээд ер нь баг гарахгүй яг нөгөө нэг юу шиг л байгаад байна шүү дээ. Уг нь үлрэлийн Хүүгийн нөгөө нэг ээж нөгөө сумын төв дээр сууж идэг шиг сууж идэв шүү дээ. Араар нь трактор яваалаа. Тийм кавны аваар олцсон ингээд сууж идэв. Тэгэхээр чин Райндерсийг чин тим хиймэргүй болчихно гэж тийм үстэй. Уг нь их айтайхан хийсэн юм Гялалцчихсан амт Тий, шиг. гол мол хийсэн шүү дээ. Айтайхан тоглож байсан юм. Тэгээд Одоо ерөөсө бүр байхгүй болцсон. Харин тий. Юу ярих гэжлаа. Миланы Аллегри ч ингээ 2 дахь юм уу? Милан дээр ч 2 дахь. 100 дахь хожил. Миланы нэрийн өмнөөс 100 дахь хожил авсан. Түрүү Наполи дээр нэг юм хэлгээ марцсан байх шүү. Он гарснаас хойш 2025 оны 1 сарын 1-ээс хойшоо Европын топ 5 лиг дотор талбай дээрээ огт хожигдоогүй байгаа цорын ганц баг Наполи. Тэгээ Марадонагийн зингэлт хүрээлэн бол нэг жоохон юм бай шүү. 16 тоглоод ерөөсөө хожигддог. Бусад бүх багууд талбай дээр ямар нэг байдлаар хожигдол хүлээсэн гэж байна. За, Сериагийн бусад тоглолтуудын үр дүнг хэдүүлээ харъя.
За манай Комо яасан бэ шин? Комо 5-1-ээр Ториног талбай дээр нь хожоод Америк. Сасуоло Пиза клубүүд 2-2 Чи харьцаа. Комог нэг одоо- Европын тэмцээнд харах гэдэг шүү. Ер нь бол Ториногийн талбайд заяа Наполи, Интер, AC Милан ч 5 гол хийж чаддгүй шүү Хийхгүй. Байхгүй шүү дээ. Комо гэхдээ сүүлийн үед бүр өөртөө ч хийхгүйсэн юм. Тэг тэгээр тэмцээл, нэг тэгээр хожиж. Ториногийн талбайд бол ер нь 1-1 үү эсвэл өөртөө нэг нь олдуулаад буцаад ирдэг юм. Томчууд очоод. Тий. Торино ч талбай дээрээс Багсны юм энэ Фиорентина ч нь Европын топ 5 лигт хожил аваагүй баг ганцна гэж шүү. Хожил авч чадаагүй. Фиорентина ч тий. Тий, базар. 6 тэмцээ 6 очигдсон. гол анхаарлаа нөгөө community юунд бишээ конференцта энэ жил 4 дахь жилээ. Одоо 2 үзүүлсэн. 2 үзүүлээд нодлон шүүгийн 4 Шүүгийн 4. Их шүүг. ерөнхийдөө 3 шүүг хүрчээд байж байгаа шүү. 3 удаа их шүүгт үлдсэн. Нэг сумын наадамд л үзээд байдаг нэг сумын заанууд байдаг тий. Тэгээ одоо яг үзэх гээл байж тэр За Фиорентина. тэгээд Ювентус маань Тэд нар ч одоо бүр нэг ангийнхан боллоо. Одоо тий Легия Маршал тэд нар ч бүр байнгын тэлээ үздэг. Нэг ангийнхан боллоо. Тийм үстэй бантажны зураг мурагтай болсон тэр боллоо шүү. тэгэл хойт намар болох. За юу вэ? Дажгүй юу гээл орж ирлээ. Дахиад уулздаг тий. Яг л нөгөө хэд байгаад байгаа шүү дээ. Яг Янка Сүүлийн Болония яг тийм ээ. тийм бүгд байгаа. Гэхдээ ер нь Европын топ 5 лигээс яг нэг тэмцээнд аврагын лигээ болий. Конференц Европа лиг Тэмцээнүүд холилдох юм. ингэж тогтмол яг нэг тэмцээнд ингэж орж ирнэ гэдэг бол эсвэл ховор амжилт. Тийм амжилт шүү. Амжилт. Тэг яг нөгөө Одоо өөрсдөө гол нь 10 яваад байна л да. Ийм их. том Испани болон Англи бол солигдоод идэм байна. Тий. Ер нь бусд нь бол яг л нөгөө арай яваад идэм биш үү? Франц бас нэг жоох ингэн тий. Тийм холилдож байгаа тий. Гэхдээ бас байна шүү. Францын бас нэг 5 6 бол ер нь яг л байдгаараа л байдаг. Европын одоо нэг 50 дуус яг коэффициентроо нэг 20-с хойш багууд чинь тэгэл аврагуудын лигт дөрвөн багууд нь аврагуудын лигт үзээд дурталсан ч тас хасагдчихгууд тэгэл Европ юм конференц руу болно тийм шүү. Тэгээд байгаа. За, Испани Ла Лиг руу шилжнэ. Испани Ла Лигт Барселона клубын фэнүүдийн хүсэн хүлээсэн цаг мөч ирсэн. Энэ бол Зааштай удаан хүлээсэн дээ. Камп Nou цэнгэлт хүрээлэнд иргэн тоглолтоо хүлээж авч 909 өдрийн дараа. Spotify Camp Nou гэдэг нэртэй болсон байл шүү дээ. Тий одоо бүрэн баригдаж дуусаагүй байгаа. Энэ тоглолт ерөөсөө Барселона эхнээсээ үнэхээр бүр гайхалтай гоё тоглолцсон тий. Би бол тэгж л бодоод байгаа шүү. Энэ тоглолт болгон дээр л ихнээсээ сайн байгаа шүү дээ. Гөө ер нь гэхдээ энэ тоглолт дээр үнэхээр гоё тоглолцсон. Тий одоо нэг шахалтууд нь ингээд тараас одоо саяных жишээ ингээд шахаад болж байгаа юм. Левагийн төгсгөл байна. Тий. Саяны Левогийнх бол бүр амар төгсгөл үү. Тий. Ингээд гараад ирэх юм бол ерөөсөө нэг 3 эсрэг дөрүүлээ ч юм уу тий. Энийг тооцоогүй тий. Тооцсон баха. Тооцоогүй. Автан байлаа. 45,000 хүн энэ тоглолтыг бол үзсэн тий. 27 мянгийнхаа зөвшөөрлийг бол ер нь нэг сарын өмнө автсан юм байлээ. Фермин Лопес, Ферран Торрес хоёр ч одоо тэгээд томчууд ирэхээр Энэ бас янз хийчих. сэлгэрүү суух юу? Амар. Энэ минь одоо ер нь яаж байгаа юм бэ? Тэ? Унайс юм уу яг нэг 2 хаах юм авал хааж таагүй. Унайс юм уу? Энэ Ямалын зүүлийн гадар бол нэг удирдлагатай юм шиг болчихлоо шүү. Тэглэл тий. Рафиниад л их ингэж Испани шигшээгээ халахч байсан Унайс юм уу? Тий. Амар. За ингээд Амар. Фермин. Тэгээд энэ тоглолтын дээр юу байсан? Одоо Камп Ноуд анх удаа тоглож байгаа аюул олон тоглогч нар. Тэгээд Фермин байна. Кубарси байна. Тэгээд шинэ 8-нууд байна тий. яа энэ ёстой нэг. Энэ арай гэтэрхий юу яатсан байлээ. Энэ яг улаараа орсон юм бол уг нь байхгүй. Байхгүй. Гэхдээ тэгж хойноос нь өшгөлөх бөмбөг бол айгүй хол байгаа шүү. Бөмбөгт хүрэх ямар ч зориггүй бол алдаа л Тий, та. хөл рүү нь үрж байгаа байхгүй зориудаар. Тэгээд Фермин дээр хазаар гайгүй өнгөрсөн. Нэг гимтгэрч байгаагүй л. А энэ ч ихлээр дотон гэдэг. Үйлдэл нь буруу тий? Санаатай. Тэглэв авах. Санаатай үйлдэл байхгүй. Спорт юм уу үл. Нөө Тийм. цэглээ танаа гана гэж алгадтагтай төстэй байхгүй. Тийм ээ. Тийм. Тийм спорт юм уу? Бөмбөг тэр хоол зүгээр хөл рүү нь өшгөлж байгаа байхгүй. Тий. За ингээд дөрөвт. Өшгөлж байгаа. Дэгээдж байгаа юм баг тий? Тийм санаатайгаа тий. За, 4-1 харьцаатай хожлоо. Тоглолтын талаар за хүсэн хүлээсэн одоо цэнгэлт нэгдлээ. 40 хэд зугал 95,000. Тэгэхээр ер нь яг нөгөө Таавар яг үүдэн дээр нь плед тасалж байсан үний яг. хугацаанаасаа тоцорсон л явж байгаа л да. Тийм. Энэ чинь бол яг ингээд анх зарласан ёсоор бол өнгөрсөн үеэрлийн дундаас яг нөгөө реал нэг хагас үнэтэйгээр эхлүүлсэн шүү дээ. тий. Тэр яг тэрэн шиг ингээд эхэлнэ гэжсэн боловч тэг янз бүрийн шалтгаанаар хоошсоор байгаад энэ удирлаас уг нь эхлэн гэж эхэлж чадаагүй. Тэгээ 27 мянган үний зөвшөөрлөө бол хотын консулаас сарын өмнө уг нь автсан байсан.
Гэхдээ нэг мөсөн 45,000 гаруй буюу одоо тал үзэгчдийн 50% дүрхэлтэйгээр нээч нэг сар хүлээж агаад тий. Тэгээ одоо үүнээс хойш ингээд бүх тоглолтууд Нийтдээ дүүний нийтдээ 105,000 болох юм. өмнө нь бол 98,000 байсан Өмнө шүү нь дээ. 98,000. Тэгээд 7,000 гарна юм нэмээд. Ингэснээр яг өнөөдрийн байдлаар одоо Европт хамгийн олон үзэгчтэй цэнгэлт хүрээлэн болж байгаа юм байл. Болох юм байл. Компани аль биесний нэр нь болохоор Spotify компани гэдэг нэртэй болж байгаа юм байл. Тийм тэгээд яг энэ компаниос өмнө бол Wembley байгаа юм билээ л дээ. Яг компанийн дараа 90,000 үзэгчийн судалтай. Тэгээ ер нь Английн цэнгэлтгэрүүд нөгөө цэнгэлтгээ нөгөө одоо томсгох биш цэнгэлтгээ жижигсгэх нэг тийм аян бас тэр нөгөө нэлийн дээр их болсон юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Айгуу том цэнгэлтгтэй хүн Суудлахын тог нөгөө нэг аюулгүй байдлаас хамаарад Нэг хүний нэг юм тий одоо нөгөө нэг хүний байх орон зайг нь стандарт болгож өгөөд тэгээ ингээд нөгөө бүх одоо үзэгчнэр суудaltaй болсон. Тэр нь болохоор одоо харамсалтай 1989 оны одоо Хисборогийн харамсалтай үйл явдал мөн бас Францын лигт бас гарч исэн 90-ад оны их үед тэр харамсалтай үйл явдал гээд хэд хэдэн Европ даяар хэд хэдэн тийм тохиолдол болсон. Тэрний дараагаас бол ингээд яг энийг ингээд чангадагсан. Хүн болгон суудалтай олно гэж. Суудлан цөөрсөн. Тэг өмнө нь бол ингээд одоо задгаа ахгүй юу. Одоо опшн гэдэг шиг ингээд хүн болгон босоогоор үзчихэд хэдэн орж байгааг мэдэхгүй. Жинхнээс нөө билет тасалж идэг. Тэгээд Маркана дээр чинь замраагаалт ч 200,000 орсон юм уу тэрнээс дээш 300,000 олсон мэдэхгүй гэдэг шиг тийм байсныг нь бол ингээд яг 90 оны дундаас эхлээд стандарт болгоод суудууд нь яг таг босоо одоо 37,817 болоо гэдэг тий. Өмнө нь бол 40,000 гаруй гэдэг. Тэгээд яг нөгөө ерөнхийдөө ингээд юм манай нөгөө стадион шиг нэг юм бандан яг тэгэнгүүт тэр бандан дээр ч ерөөс ингээд тийм тоонууд бичсэн. Тэгэнгүүт яг ингээд 5-6-аараа ингээд шахаад махаад ингээд ордог байсныг болоод оронд нь 3 нь яг сандал тавингууд 6 байсан газар 3 болохоор чинь хүний тоон багассан юм ба шүү дээ тий. Тэгээд тэр нь ингээд хитрхи олон хүн арангууд тэр хүмүүс нь зүгээр өцгүй үсрэн тий зовхчин тэгээ нөө нэг цэнгэлтгийн бетонын хийцээ дээр даацыг нь дэлэхгүй нурсан тохиолдол аюу. Тэгээ суудлаа багасгах тийм аян болж исэн байлээ. Тэгсэн 85 оны нөгөө Хейзлийн тий Ювентус Ливерпулийн тоглолт шүү. Тэр чинь бүр зүгээр өмрөөд тэр бетон чинь шууд өмрөөд унтсан. Тэгэл Ювентусын фэнүүд энэ чинь боо юм болол янз янзын болсон. Одоо болчихж байгаа юм байна. Би. За тэгээд Европт одоо хамгийн том ч болсон баяр үргэ. Тэр нь хамгийн томороо байсан л та. За баярлаа. Билет таслагчаар одоо ажиллаж байгаа хүний хувьд. Саяны тоглолтын дээр Барселона 9 Испани тоглогч нэрлсэн. 9 бүр Каталон. Тэр нь бүр 1939 оноос хойш гэлөө анхны гэсэн. Яг Билбао шиг болох гэдэг нэг. тийм ээ. Левандовски тэгэл нөгөө хин хоёр баг шүү дээ. Күндэ хоёр. Хүнд хоёр тий. Фрэнки яг торгуултайгаас тоглосон. Тийм байна. Бусд нь бүгд Испани дотроо Каталон юм уу? Каталон. Яг Испаниолоос авсан алхаж байхгүй. 33 тоглолт дараалан Барселонагийн гол оруулсан цуврал үргэлжилсээр байна. Эрнесто Вальверде байх үед 37 тоглолтоор бас нэг юм. Тэгээ зөвхөн лиг баг тий. Тий. Цуврал Бүх тэмцээнд нь бол нэг рекорд байсан. Тий. Дээрэс нь Одоо гимтлээс ирээг байгаа цөөн хэд хүн үлдсэн баха. ирээгүй за Педри байна. Гави байна тий. Тэр нэг ирж лээ. Сая Рафиня бараг сар гарan байж байгаа тэр лээ. Тэглээ. За Гавич ерөнхийдөө лимлэг хаваарлаа байж байгаа юм тий. Харин өнгөрсөн 2 жилийн өмнө намар гэмтээд өмчт сууд. Гавиг харахаар надаа манай Жак Фишер л одоо яг харагдаад байдیں۔ Айгу ойрхон гэмтдэг тий. Орж ирээд уддаггүй. Орж ирэхээр гоё байдаг. Тэгээд их том гэмтэл авчдаг харамсалтай. Тэгсэн ирнэ асар их авьяастай. Мөн нэг төстэй юм нь болохоор ингээд хамаа намаагүй байлддаг. Тий хамаа намаагүй өөрийгөө хайрлахгүй. Тий заримдаа хэмжээ байх хэрэгтэй шүү дээ. Заримдаа татна тийм ээ. Болгоомжлох үе өөрийгөө хайрлах. Өмгөрөө нөгөө голгож ордог шүү дээ. Баткат хийгээд нөгөө голгож ордог шүү. Тэр нь толгоогоо болд шүү дээ Гави чинь. Тий. Ингээд хөвтэйгээрээ толгоогоо болдог. Тэгэж голгож ордог ус чинь гойны армаар ерөөсөө бүр хамгийн их гэмтдэг юм ба шүү дээ. Тэр сунд юм ба шүү дээ. Шүмэс. 2025 онд гарснаас хойшоо Ферран Торрес 22 гол гэж шүү. Тийм сайн байна. Ламин Ямал 18 хийсэн тий. Оярсабал 17. Испанчуудаас гол хийсэн одоо мэрэгэн буучтын жагсаалт гэх юм бол бүх тэмцээний хүрээнд ийм байгаа маань. Тэгэхээр Ферран Торрес ер нь бол за одоо яг Барса яг гой супер дээрээ шүү. Яг энэ супер байгаа үе дээр нь хэн таарах гээд байна. Бусад тоглолтуудын нь үр дүн хэдүүлээ хамтдаа харцгаая. Реал тэнцсэн байсан. Реал тэнцсэн. Өмнөх дөрөгт Райотой байсан.
тэнцсэн байсан уу өтер гэж байна. Өмнөх төрөх Riot гол хийж чадлгүй тэнцсэн. Энэ төрөх Чиг би бол Чиг болсон аваа бай. ичих бахал гэж бодож байсан тэнцсэн л байлээ. За Villarreal ямар ч байсан нэг тийм хожоод байна тий. Тэр сайн баг энэ хоёрын ард ойрхон явж байгаа шүү. Тий. За Betis ч одоо тэр чигээр Антонигийн нуруунд дээр байгаа маа шиг нөгөө Абдэ хоёрынхоо нуруунд дээр л яваа юм уу тий. Довтлогоо нэр нь тэр хоёрын гэхдээ сайн тий. Тэгээ сайн. Тиймээ Искогийнхоо гэрийг сонгож илээ. Тэгээд энэ Антони энэ тоглолтод дулаан авцсан баг шүү. Нэрч минутанд. Тэгсэн үү? Тийм бас барилцаж авсан. Атлетико Мадрид маань ерөөсөө энэ жил ер нь нэг л тийм яаж мэд сюрпризний байгаа тий. Сюрпризний яаж мэд. Real хожиж байна, Атлетико хоцсон байна. Реал Мадрид ингээ 3 тоглолт дараалаад хожиж чадаагүй. За сүүлийн 2 жил тэнцсэн ингээд Энд хоёрт бас айгүй олон оноо гарсан юм байна. ганцхан онооны ард ирсэн. Оведо Райо их хоёр тоглох уу? Өсөлт байхгүй. Баггүй. Өсөлт ойрхон байгаа. Ойрхон. Нэг бол ганцхан оноо. Дөрөвт яваа Атлетико тэргүүлж байгаа Реал хоёрын хооронд 4 оноо. Атлетико Мадрид багаагаар оноогоо зулгаас хараад ойртсон биш шүү Тий. дээ. Бүрэн баг 10 оноо байсан шүү дээ. Нөгөө хоёр нь оноо алдаад Гэтэ байгаа. нөгөө нэг Атлетико Мадридийн яг тоглолт нь яг нөгөө нэг тийм жигдэрдэг шүү дээ. Нэг цаад болч нэг гол алдхаа болоод ирдэг шүү дээ. Эхлээл хамгаалт нь мэддэгдэг шүү дээ. Атлетикогийн арагшаа нь ороход хэцүү болоо. Тэгэл өөрсдөө ингээл ерөөсөө тэхгүй байгаа. Нэг тийм ороо бусгаал байгаа. Яг зөв тэгээд байна. Яг эд үе Атлетико л арай биш байгаа даа тий. Тэгээ яг цаад болч одоо ингэжсэн гинт он гарангууд буцаад яг өөрийнхөө дүр төрхөө олчтыг тий. Хавраас. Тий. Хавар. Эвгүй болтыг. За хэдүүлээ завсарлая. Завсарлаад сүүлийн хэсгээрээ өнгөрсөн 7 хоногт дэлхийн аврал шалруулах тэмцээний төв хоорондын плей-оффын суглаа болсон. Европын бүсийн 16 баг хоорондоо ямар замыг туулж дэлхийн авралт орох вэ гэдгийг шийдсэн. За тэгээд мэдээж энэ 7 хоног аваргуудын лиг, Европа лигийн ээлж тойргийн тоглолтууд байгаа. Мэдээж яг талант бол ингээд ярих юм бол 3 дугаар хэсэгт бас л чамгүй их байна шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгэрээ уулзъя. Нэвтрүүлэгт хамт байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Сүүлийн 3 дугаар хэсэг маань хэлж байна. Дэлхийн аваргын нэмэлт эрхийн төлөөх хойдонгийн дэлхийн аваргын нөгөө төв хоорондын Шууд ордгууд нь орцсон. орцсон. 42 баг орсон байгаа тийм. Одоо 6 эрх үлдсэн, 6 хоосон зай байж байгаа. Энэ 6-ыг яаж тодруулах вэ гэдэг суглаа өнгөрсөн 7 хоногт боллоо. За, арын тэр хард дэвсгэр дээр байгаа тоонууд бол дэлхийн чансаанд эзэлж буй байрны юм шүү. За шинэ Каледон бол 149 гээд ерөөсөө нэлээд одоо хойно байж байгаа. Гэхдээ манайхаас урагшаа юм аа. Байж байгаа. Энэ 6 багаас дэлхийн чансаанд хамгийн өндөр байртай хоёрыг шууд финалд үлдээсэн Ирак тэнд гараамаар гарахаар Ёнд орсон. босоо. За Арцсан Конго бол тодорхой. Иракийг гэхдээ та ер нь 58 мэн дээр байна гэж бодсон уу? Үгүй. За гэхдээ Ирак гар хамар Би гарна яг нэг 70 80 гэж бодсон. Боливи Суринаме хоёрын хоцсон нь Ирак дээр очино. харин тий. Тий. Шинэ Каледон Ямайк хоёрын хоцсон нь Арцсан Конго дээр очино. Ирак одоо Боливитой л үзэхэндээ. Тийм их л өстэй одоо тий. За Ямайк Конг Ямайк тэгэл Ирак Боливл үзэх шинжтэй байх та тий. Тийм л баг. Каледон Суринам хоёр хэцүү хаа. Арай л юм. Яг Суринам нэг арай ойрхон үзэж Би яар магадгүй. хэлээд бас Каледонд нөгөө Францын иргэншилтээс тасар олон багийнууд орохгүй. Тий. Нөгөө доод 2 3 Манай Суринам ч гэсэн Нидерландууд ч тийм ээ. Тий, Нидерландууд юуны Нидерландуудын бас нэг одоо Суринамаас гадна бас нэг жижиг нөгөө арал нь орчод байгаа сте. Күрасаа. Өстөө нөгөө нэг амны хөвлөс сашны бэлэг гэдэг шиг. Ер нь Голландыг холоо шүү дээ хоёлаа. Тийм. Сарын өмнө нөгөө нэг манай Бек Андуураад ярихдаа юу Күрасава орхон тодорхойлчлаа гээд яг Кабо тэрнгөр үргэлжлэн андуурсан. нэг андуурч хэлдэг. Тийм. Тэгээд Күрасава орохоор болсон. 100 мянган үнэтэй. За нутаг дэвсгэр нь 40 км квадрат ийм арлын ус дэлхийн аврагт орохоор болсон. Энэ Суринамтайгаа айгүй ойрхон тий. Ойрхон. Тэгээд энэ Суринам Күрасава гээд Яаж яваад энэ тэр авийн бүсийг энэ хоёр бас тусдаа болцсон. Нидерландын хаант улсын мэдлэлд бол байдаг. За ингээд ерөөсөө Нидерландын хаант улсаас ингэ 3 баг орох боломжтой. Одоо Күрасава, Нидерланд одоо ингээд Суринам ирэх авчих юм байна. Тий. Тэнгүүд одоо Нидерландын багт байж байгаа шигшээд байж байгаа асар олон тамирчид энэ Курасава гаралтай
Суринам гаралтай Лавигтай. Жоох магталтай. бүр нэрсийг гаргацсан байна. Би одоо тогтоохгүй байна. Тэрнээс асар олон тоглогчтой байна. Тэгээд юу байгаа? Куросавагийн багийн тасгалжуулагч нь хэн байгаа гэж Адвокат байгаа. Макларен чаана явсан байна. Ямайк Макларен Ямайкд ээж байгаасаа халагдсан байхгүй юу? Халагдсан юм. Тийм Куросавагаа хожоогүй. Куросавагаа хожоогүй гэдэг. Ер нь Дик Адвокат чи өөрөө Нидерланд хүн учраас Тийм. Тэгээд Куросава Нидерландын хаант улсын харьяанд байдаг. Нидерланд одоо Нидерланд хэлээр ярьдаг хүмүүсүүд их байдаг учраас тэнд очиж Би байгаа. ер нь адвокатыг баг Нидерланд болцсон байх гэж бодсон чаа. Тийм Куросава даа. Саяхан мэдээд гаргасан. Хэдүүлээ андуурсан байх шүү. Би сая юу илээ гэж бодсон. Суринам Нидерландаас бол тусгаар тогтсон 1900. тий тустай олсон байгаа л да. Суринам Куросава бол нөгөө нэг хуучин Нидерландын антил гэдэг нэг тэр хавийн арлууд нийлдэг байсан шүү. Суринамын хуучин статусаар Хуучин бол тийм. Зүг тийм. Хуучин чин Суринам чин Нидерландын стат юу харьяанд байсан шүү дээ. Эдгар Давидс Мэвч чин Суринам хүмүүс Тэглүү байгаа. Одоо хин бар Рудгүлий, Virgil van Dijk байна. Франк Райкардаас эхлүүлж байгаа. Бидний одоо сайн одоо мэдхээр тийм. Одоо тусдаа биед байгаа Суринам улс болцсон. Куросав нь болохоор Нидерландын мууж одоо Америкийн Пуэрто Рико шиг гэх юм. Тий. Яг Яг үнэ. Тийм байгаа. Ирак нөгөө талд Артсен Конг нөгөө талд Аз Африкийн хоёр баг бол ингээд сайхан хүлээж яхна. Саяны тоглолтууд эн чинь 1 2 3 сар 4 тоглолт. 3 сард бүх тоглолт Мексикт болно. Цугларж байгаа. Цугларж байгаа. Нэг дороо цугларж байгаа. Тэрнээс болив талбай дээр авал тэгэл дуусаа хэвчээ. Тэр чинь ямар ч хөвчл төрөвчгүй болгож байгаа. Гвадалахара, Монтеррей гэсэн хоёр хотод энэ тоглолтыг Боливтаас давуу тал байгаа ш. Ягаад гэвэл Мексикийн цэнгэлтгүүд нөгөө нэг харьцангуй өндөрт байрладаг. Боливт юу нь бол тийм харьцангуй давуу талаас байгаа юм байна. Дэлхийн арга тавах юм бол явж магадгүй юм байна гэсэн. Дассан газараа тоглох нь шүү дээ баг. Тэгнь. Гэхдээ тэгээд хамгийн гол нь Өмнөд Америкийн тамирчид байна шүү дээ. Ерөөсөө суперүүд нь Европ руу яваад хоёрдугаар зэрэглэлийнх нь Мексик явдаг байхгүй юу? Цалин өндөртэй. Мексикийн лигт очиод аль нэг багт нь харьяалд орох юм бол өндөр цалин аваад гэр ахуугаа тижээгээд аюул болдог байхгүй юу? Тэгэхээр чи ерөөсөө Мексик маш ойрхон тэдний хувьд. Тий. Бараг л нэг ойрхон үдээч ирж нурууд нурууд аваад Бразил руу, Аргентины лиг руу очно гэдэг бол бас хэцүү. Тэнд өөрсдөө багтаж ядж байгаа. Багтаж ядж байгаа тэнд чинь. Тэгэхээр ерөөсөө наашаага Мексик хамгийн ойрхон цалинтай. За, ТV хоорондын нэмэлт ирэх бол ердөө хоёрхан. За, ингээд хойтон 3 сард бол тодорхой болно. Одоо 12 сарын 5-нд болох суглаанд болохоор энэний ялагч нь гэж суулж байна. Европын бүсийн 4 ирэх байгаа. А болон Б зам буюу эхний 2 ирэхийн зам яаж явах вэ гэвэл Уэльс, Босни Герцеговин 2 Уэльсийн талбайд тоглоод ялсны финал руу гарна. Итали, Умард Ирланд 2 Италийн талбайд тоглоод ялсанд гарна. Тэгээд Итали, Умард Ирланд 2-ын хоцсон нь зочилж очноо. Энэ Швед яндарлаа шүү. Швед яндарлаа шүү. Украин одоо талбай дээр тоглоомч гэж юу баг. Украин Польш тоглоно. Польш Дрезден, Краково, Марокко. Тэгээ айгүй бол Украин Польш хоёр финалд таарах юм бол Украины талбай нэртэй Польш тоглоно. Польш тоглох нь тийм. Тэггүй ер нь Швед яндарчлаа. Гэхдээ Яах бол Швед харин Энэ дөрөв бол алтан боломжтой айгүй шүү. жил дөрөв байгаа. Гэхдээ айлерт мултарсан байсан байхгүй юу Швед ер нь. Тийм. Тэгэхдээ одоо Украиныг бол хонин цаадуулж амилцсан байж шүү тий. дээ. Тэгээ амилцсан. Одоо тэгэнгүүтээ Польш ер нь Албантайгаа маш хэцүү юм болно. Аюугүй тий. Албан хожиж мэдэн шүү. Тий. Угаасаа нэг тим ингээд бүр ингээд Ойролцоо мултарцсан юм уу боломжгүй байж байгаад нэг азар нэг боломж олтцсон баг болчих бас амар 92 оны дан шиг үү. Ам орчгоорой гэдэг шиг. Тэнгүүд одоо Уэльс, Босны хоёр ч одоо аль нь гарч ирсэн юм байгаа. Тэнгүүд наан Итали бол яаж игээ Ирландыг, Умард Ирландыг хөнж байгаа байхгүй юу? Гарцаагүй. Тэнгүүд энэ бас Итали яндарлаа. Талын тэр финалд гарлаа гэхэд зочсон тоглолт бас хэцүү байх альных нь Вэсттэй тоглолтон доо. Вэс одоо арайчтэй. Харин Босныг бол хожиж байна. Вэлслах гэж бодоод. Тэгээд ингээд суглаа харангууд Итали бас харьцангуй аятайхан суглаа Сонсыг бол Харин Юу Боснид одоо Эден Жеко маань байгаа юу? байж лөө. Тоглож ирсэн шүү сүүлд. Нэр нэг харагдсан. Тий. Хаварч болов. Бараг 40 хүрсэн баг тий. Жикогийн араас товтлогч нар баг гарч иргүй. За, тэгэнгүүт саяных бол эхний хоёр ирэх. Дараагийн хоёр ирэх буюу С болон Д замыг хамтдаа. Словак Косовотой, Турк Румынтай. Нөгөө талд нь Чех, Ирландтай, Дани, Умард Македонтой. Тоглоно. Энэ арай Дани бас Эрхээ автсан байсан шүү дээ баг. Словак Чех хоёр одоо зэрэг орох юм боломжтой нэлээд онцгой үйл явдал болох нэ тий. Энэчнээс яг Словакт нь Турк гэж нэг аюул байна л да. Энэ бол ер нь Румын ч ивгүй шүү. Одоо яг бас Румынд бас боломж байна гэж харагдана. Гэхдээ яг Чех Ирландыг одоо яагаад болохгүй гэж. Ирланд ч бас ам орсон баг шүү дээ.
Тий. Сүүлд нөгөө нэг Парад Энэ эдний Тоттенхэмийн тоглогч байсан юм Трой билээ шүү Парато. дээ. Тий. Тоттенхэм зарсан юм билээ тий. Тийш үү. Тэгээд энэ Ирландыг хожиж яагаад болохгүй гэж. За гараад ирлээ. Данийг бас яагаад хожиж болохгүй гэж. Гэтэ Дан эвгүүлдэ. Хамгийн өрсөлдөөнтэй зоо энэ юу байгааз хамгийн сүүлийн зам байгааз. Тий. Италид энэ навир орсон бол бас димгүй шүү. Итали бараг хамгийн аятайхан зам А байна. энэ нөгөө дөрвөөс ялч байхгүй Турк тэгээд шууд илүүрхэд орчих юм байна. Турк бол ялчгүй илүү харагдчихээн. Гэхдээ одоо Яах нь харъя тий. Ганц тоглолтын яндагч бас л тэгэл Словак нэгтэйгээр явуулж Румын ирсэн ч их хорон байгаа шүү дээ. тий. Тий. Янс Хаажи Энэ цагаат бол Румынч нэгтэйгээр явуулж ирсэн. Яа тэр нөгөө алдар хажигийн хүү юм уу? Тий. төрс хүн. Румыны хөлбөмбөгийн түүхэнд одоо хажи гэдэг чинь домог нь үстэй. Оо домог нь л. Тэр үсээ шараар удаал гэхэл надад бол чивгүй шүү. Ерөөсөө галзуу ганц тоглолт. Тий. 3 сарын хойдонгийн 3 сарын 26-нд бүгд хагас гişin тоглолтоо игээд хоцснууд нь 3 сарын 31-нд тоглоод тэгээ хэн дэлхийн аврагт орох бол тэр ёстой. Сая ингээд ячангууд одоо тэр Словак, Косово, Румын, Турктэй тэрнийг юу байгаад одоо сая бүс байгаа шүү дээ. Тэрийг харах юм бол яг өнгөрсөн Еврог бодъё л 2024 оны Еврог. Еврог бодох юм бол Словак, Румын хоёр хүлээлтээс хамаагүй илүү тогссон. Тэгэд Турк хүлээлт юу байдаг байхгүй юу? Айгу жигдэж магадгүй. Румын одоо энэ зүүн Европын орнууд ба шүү дээ. Унгар, Румын, Болгар, тэг Грек, Мэрэг эдгэр ч ерөөсөө түүхэндээ Турктэй байлцсан байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Мөнхийн. Отоманы эзэн тус. Тэрний өмнөх одоо Сэлжүкүүд, Мэлжүкүүд тийм үстэй. Мөнх юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө бас дерби талын Румын Турк хоёр. Юун дээр сая 3 дугаар сагс байлуу да. Энэ суглаач нь 4 сагсанд хуваацсан. Гэсэн чинь 3 дугаар сагсанд Албан, Косово, Босны 3 гэдэг нэг Албан гарлын 3 улс нэг сагсанд Хоорондоо тоглож болдгоо гурав шүү дээ. тий. Албан хүмүүс бас байдаг юм улсууд нэг таа. Нөгөө өвс хонж хон гурав шиг Тий. Яасан. зөрүүлэхгүй бол За нэг юм боллоо. Ямар ч байсан хэдүүлээ тэгээ тоглолтууд эдгээр тоглолтуудыг мэдээж PSN 3 сард бол шууд амжуулах нь тодорхой. Тэр үедээ бас хуваараа танилцуулах болно. Өнөө шинэ аврагуудын лигийн 5 дугаар төрөг эхэлж байгаа. Өнөө шинэ хуваарийг хэдүүлээ хамтдаа харж байгаа. амар хард. За Галатасарай, Union, Синжлуа, Бенфика гэдэг эхлэх нэ. За энэ хоёр яах вэ? За Аякс Бенфика хоёр ч дээрээс хомоол хамж байгаа хоёр шүү дээ. Энэ жилийн баяа одоо Тембэ гэдгийг үзэх гэж байна. 35 36-д явж байгаа хоёр хоорондоо гэдсэн чинь энэ хоёр юм уу? Энэ хоёр. Нэг хоёр дэв хоёр ч хоорондоо гэдсэн. За тэгээд City Leverkusen. За Leverkusen City-ийн талбайд арай барахгүй хоо. Байхгүй юу? Барахгүй боломж байхгүй. За Челси, Барса. За Барса ч одоо форум гэж зүгээр энэ дэлхий дээр одоо хамгийн форумтай байгаа шүү дээ. Форум ч хэцүү дээ. Нэг нь Яг шилдэг. Челсигийн буцаад Стэмфорд маягилж байна тий. Нэг шидэж үзэж байна. Түүний 5 тоглолтоос нь 2 3 л очсон шүү дээ. За тэгээд Дортмунд, Villarreal гээд одоо хоёулаа тунд ажгүй нөгөө эвэ олж байгаа хоёр баг байж байна. За Newcastle уг нь бол гоё байгаа. Гэхдээ Villadron гэдэг бол Эвгүй шүү. Ньюкасл ч 3 очсон байгаа шүү дээ. тий. Villadron гэдэг бол аимшиг шүү. Тэр бол Францын өмнөд хэсэг тий. Стадион хаагаараа хүмүүс ороод байгаа ч мэддэхгүй газар шүү дээ. Хулгайхтай. Тий. За Бодо Климт Ювентусыг бол бас Явуулч чи мэдэн шүү. Тий. Сандрагын шүү. Одоо Бодо Климтэд бол ийм Ювентустэй тоглох боломж дахиж баг хизээч гарах юм тий. за Славия Праг бол Прагад одоо Билбао очихлоор бас талбай бол талбай шүү тий. Тэгээд За Наполи одоо нэг Карабахыг яад юм л да. Карабах ч 3 хожсон байна. Тэгээ 3 хожоод нэг тэнцсэн. Тийм шүү дээ. 2 хожоод нэг тэнцсэн. Карабах 7 оноо. Тийм бол Челситэй тэнцсэн. Наполид бол хожил ус агаар тэрэгтэй байгаа. Энэ тоглолт нь хөнөөлөх Ер нь бол хоноо Синжлоо бол Галатасарайгийн талбайд хожиж үнэхээр хэцүү хов. Тэр бол маш хэцүү. Сити Галатасарай хоёр бол ер нь хожил харагдаж байна. Бусд нь бол эвгүй юм байна. За Тэнцүү. Челси, Барса дээр нэг ойлгохтой мэрсэнгүй тий. Хоёулаа тэг яахаар болов? Үгүй мэдгүй танах ч амар формтой байгаа. Би яагаад вэ? 0 формд ороод гэж ирэхгүй. яриад байгаа юм. Тэрээс. Аль талаасаа л гол тоглогч нь гэмтэлтэй л уулзсан. Педри яах нь мэдэхгүй л юм. Бүрэлдэхүүн багтаж магадгүй. Кол Палмер тоглох юм уу? Тоглохгүй. Хүлэн Тий. Хоромст амар болсон. Зүгээр нөгөө бэлтгэлтэй орж эхэллээ гэдэг нь хөнгөн Гэртээ. бэлтгэлд орж байгаа юм уу? Үгүй. Бэлтгэлтэй орцсон байсан байхгүй юу? Орцсон байсан чинь Чинь орны хөл өшгөлөөд. хөлийнхөө ураг Өө Валраа. жигчэн ураг госсон юм шүү. Үгүй эрхийн хором. Тийм үү? Эрхийн хором амар болгоцсон байл тэр чинь. Ямар баларсан юм тий. Зураг нь явжсэн би бүр нүд алтар маа. Хүний Тэр гэртээ ахуун чанартай. тэг хүний гэртээ нэг өшгөлдөг ш тэгсэн мэл. Гэтэ яг тэр чинь
нэг гайгүй юм байна л да. Нэг 2-7 хоногийн дараа л идэгчдэг юм байна л. Гэхдээ яг одоо энэ ойрын эдэнд 2-7 хоног дотор болох тоглолтод орохгүй. Чухал Уг нь орох бэлтгэлтэй орсон байсан юм бил. За хоёлаа бол ер нь хоёлаа бригеттэй л байгаа юм тий. Йоо ямар аймаг. За Харахаар айгаад их. дараагийн Йоо. За дараагийнх нь харъя. Йоо. харц суулгарч чадахгүй нэг. Дараагийн өдөр Копенгаген Кайратад хожих боломж байна уу? Баггүй. Копенгагны талбайд Кайрат очиж хожоод Оо байв. ингээл нохоо шиг хамгаалж шүү. За манай Пол Погба нэрээ 2 жил гаруун дараа талбайдаа иргэн тоглосоо. Тэгээ бүр Тийм 84 илүү тав дээр орж хийх ирсэн тий. тий. Нэг сүүлийн 5 минут л тоглосон. Нэг урагшаа сүлсэн дамжуул төгсөөн гэхдээ. Гэхдээ Погба аврагуудын лигийн Монакогийн бүрэлдэхүүнд багцнаагүй юу? Тэрийг бас хашаалгах хэрэгтэй. Тий. Довтлогоо эхлүүлсэн гэх юм уу? Сүүлийн Монакогийн Оруулсан байл үү тий. тий. Тэгээ Монако энэ жил угаасаа аюу хэцүү байгаа. Гэхдээ Монако 4-0-оор хожигдож явахт нь хэнийг оруулж байгаа шүү. Тэгээ нэг гол хийсэн. Погбог тоглож байхад Монако тий. Харин тэрний чи эхлүүлсэн байхгүй Погба. Орж ирээд нэр төрийн нэг гоолыг эхлүүлсэн. Пафос талбайдаа дахиад нэг хожил авч магадгүй. Монако бол ер нь хэцүү. Тоттенхэмд боломж байна уу? Тотнем байлгүй яхаа. Одоо ингээд боломж гаргаад нөгөөдөл нь бас тоглохгүй шүү дээ одоо. Тий. Парис Сен-Жермен Парис Сен-Жермен дотлохонyd бол тоглохгүй. Гэхдээ яг Парисын талбайд одоо бас хэцүү л тий. Хэцүү. За Арсеналын талбайд Баерн гэдэг чинь ёо. Итгэл туян галсан хоёр одоо олон жилийн дараа уулзж байгаа шүү дээ. Тэ? Баерн олон жил зодсон шүү дээ Арсеналыг. Одоо чадахгүй вирус жисхий сонсаа. Юу, хоёр үлрэлийн өмнө 8 дээр таарсан тий. Үгүй ээ тэрний өмнө ч одоо Арсеналыг нар үзүүлээгөө багц. Харин одоо хариугаа авч амжаагүй л яваад байгаа байхгүй юу? Тий. Тэгээд Баерн одоо за минийхөө одоо тайвшир гэдэг л шүү дээ тий. За бас тий. Олон жилийн өмнө залуу насны ялдаа ах нь бас хараа хэтрүүлж ирсэн юм байгаа баг. Одоо нэг хариугаа авчий гэсэн чинь баяр ч одоо яах. Бүр амар болчихсон. Гэхдээ бүр амар яах вэ? Гэхдээ одоо яалтчгүй Арсенал одоо энэ жил топ байгаа. Үгүй гэхдээ энэ чинь ааг омог нь багтаж явцсан хоёр юм болцох гэдэг шүү дээ. Биш одоо Иберичи Олизи хоёр сая хагас ам бүтсэн хоёлаа алдсан. Яа. Паласын хоёр хооронд. Энэ стой тоглолт болсон тий. Хайр Кен ч ингээд амарж мамраад байгаа шүү тий. Тий. Харикейн бол Тий. Зарим нэг жижиг юм дээр нөгөө мó зулцгаа гаргаж ирээд байгаа шүү дээ. Жекс ингээд нөгөөх нь очиж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө амраал. За Атлетико тэр Франкфурт одоо. За Ливерпул N5-ыг бол одоо ч энэ N5 дээр ураа гаргана Ливерпул. Энэ том ч Наполиг 6-2 оргосон баг шуус. Яана. Ямар айхтар мэдээлэл болдог хөөхтэй чи. За тэгэхдээ Ливерпул одоо бас арайчтай. За Олимпиакос Реал Мадрид. Грекийн талбай дээр зуршлах нь Туслах нь дээ. Аль хавсын арайч гал малаа ингээд маналзуулаад мамбар бараад. Тэгэхдээ аль хавсын хожлогоо цуврал дөрөвт төрхөө. Харин нэр. Харж байна да. Гайгүй байлгүй дээ. Атлетико Мадридын талбай дээр Интер. Энэ хоёр чинь байн тоглолт. Энэ одоо ерөөсөө нүдэн л харахад бол нэг Аргентин байж л энэ талбай дээр. Тэгээд энэ Нүдэн хоёр чулуу шитгэх нэг Аргентин. энэ хоёр тэгээд биеийнхаа талбайд хожиж чаддгүй мó тий. Чаддгүй. Интерийн талбайд очихоор Атлетикон чадахгүй. Атлетикогийнхаа талбайд очиод 0-0-ээр тэнцэх үед. магадгүй. Гэхдээ үгүй ээ 1-0 болно. Талбай дээр байгаа 1-0. За аврагуудын лигийн тухайд бол Ийм байна. За Европа лиг, Конференц лиг, Европа лигийн 5 дугаар төрөг, Конференц лигийн 4 дугаар төрөг байж байгаа. Баасан гарагч шилжигшүүн тоглолтууд бол явагдана. За хуваар нь бол Европа лиг Рома, Мичилан гэдэг эхлэх нь байна. За тэгээд Астон Вилла, Young Boys, Порту, Ницатай, Пилзен, Фрайбургтай, Фенербахче, Ференцвароштой гэдэг. Ер нь бол Гоё тоглолт. Порто бол талбайдаа бол бут нэргэн. Ницаг. Ница ч ерөөсөө сая манай Марсельд 5-1 дүүснийг Амар хожигдсон. та нар сонсоогүй хальта. Харсаарс. Рома бол Метиландыг талбайдаа бол хөнгөн тавьж онгоно. 1-0-оор. За тэгэхээр гоё тоглолт ч одоо байна уу нүгээрч хэлсэн. Страсбургийн талбай дээр Кристал Палас юм байна тий. Энэ бас үзэхэд зүгээр гоё тоглолт болох байх. Яагаад тэгэхээр Страсбург ч одоо бас Нилав яснууд байгаа даа шүү дээ. Оо яг залуу. Тий. Тэгээд Францын лигт бас гайгүй 4-5-д явж гинүү. Тий. Явна. Гэтэ ер нь залуучууд тий. Тэгээд Паласын эсрэг бас яах нь бол бас гайхаад. Гэтэ Паласын ахнаар нэг учрыг нь олчих واخ. За урагшаа бүрдүүдээ. Оо манай Одгийн баг Штутгартыг талбай дээр урагшаа бүрдүүдээ. За Битис Утрехт Утрехт байж байна. Хой тоглолтод ч тий. Байна.
За завгүй 7 хоног байх нь байна. Тэгээ эх 7 хоног дахиад эдгээр тоглолтууд аврагуудын лигийнхэн. Нөгөө юуны нэлээд цаг. нөгөө нэг ангийнхан юу бол харагдахгүй юм байна те. Харин саяны Палас Страсбург. Тэр хоёр тоглолт. Ганц тоглолт. Нэг ангийнхнаа. Нэг ангийнхан. Нэг ангийнхнаас харин тий. Яг талант руу оръё. Энэ 7 хоногт бас ер нь сүүлийн үеж байгаа 2 дугаар сар төрсөн хүмүүсээр дагнаад байна уу? Би нөгөө ингээд дараал бэлтгэхээр ингээд төрсөн он сар өдрийг бичгээр сар нь ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа гэж шүү. Хоёулаа чи 2 сар төрсөн шүү дээ. Бид хоёр 2 сар. Сингл 1 сар үлээ. 2 сар чи юуны ордё? Хургшаа бол хойшоо бол загас. Тий. 2 дугаар сараас За хий. байна. За өнөөдөр Лайпцигт тоглож байгаа нэг залууг бол онцлог. Нийл залуучууд уурчлаа. Тэгээд Лайпцигт бол энэ үлрэлт бол үнэхээр олон залуучууд бол хийж байгаа. Тэгээд Эзекил Банзузи. Эзе гэж бас товчилж дууддиамаа энэ залуу. Тийм учраас оруулж ирлээ гэсэн. Яа. Эзекил Банзузи гэдэг Нидерланд залуу байгаа. Тэгээд Нидерландд бол Нарийн хөвөл Курасаа болж байна. арай Курасава биш. Энэ Конгос ирсэн. За тэгээд аав ээж нь бол Эзекил Банзузиг төрхөөс өмнө Нидерландд ирээд нөгөө нэг цагаачлах хэрэг аваад ороод ирсэн. Тэгээд 2005 онд төрсэн Эзекил Банзузи. Тэгээд Нидерландын хөл өмгийн шат болгонд чигшээ багийн шат болгоноор дээшээ дамжин гарч ирж байгаа Эзекил Банзузи гэдэг энэ Навесныг онцлоо. Би тэгээд энэ янг талантуудын талаар мэдээлэл ингэ цуглуулад ингэ бэлтэж явахдаа энэ шиг гоё тодорхойлт ер нь бол энэ шиг тийм гоё чамд тодорхойлт бол олоо. Юу ихээр Эзекил Банзузиг ингэсэн байна. Германы Бундслигийн талаар бичдэг юмсууд. Эзекил Банзузи бол Швейцар утгах юм аа гинэ. Яаж байгаа ингэ гэсэн чинь Швейцар утгах чинь ингэ янз янзын Улаан. олон төрлийн нөгөө юу функцүүд байдаг шүү дээ. Хөвчдөг, хайчилдаг, хөрөөддөг, зүсдэг, хомосны хутгатаа юу үрдэг, Screw driver байгаа. Тий. Тэгээ автирк гээл тий. Тэгээ гал асааж барьдаг гэл баах юм байдаг шүү дээ тий. Яг тийм одоо чадвартай хагас хамгаалагч гинэ. Тэгээд Швейцар утгах шиг гингүүд юмыг найдвартай хийдэг гэж байна. Одоо юм бол айгүй чансаатай хийдэг. Тэгээ нэг Швейцар утгах шиг гэдгээр бол хамгаалдаг, дамжуулдаг, довтолдог, нураадаг, бүтээдэг. За тэгээд тэмцдэг, мөрөгдөг, тий, гулгадаг гэл олон хэмиг хийдэг гинэ. Тэгээд одоо тийм учраас Швейцар утгах шиг хагас хамгаалагч гэж тодорхойлсон байна. Тэгээд талбай дээр бол ингээд бүх төрлийн зүйлийг хийж чаддаг учраас өөрийнхөө багт бол тийм асар хэрэгтэй багийн тоглогч гэж байна. Одоо юу гэдэг чинь ингээд нэг үзүүлэлтээр ингээд онцгороод байхгүй ч гэсэн бүх зүйлийг хийдэг учраас ингээд тоглолтын 90 минутанд жиг тоглолдог, багтаа их гой нөлөө үзүүлдэг. Тийм учраас одоо ингээд энэ Лайпцигийнх маш өндөрөөр үнэлээд бол авсан байна. Тэгээд энэ нэг сонирхолтой нь Нидерландын дээд лигтээ бол тийм олон тоглоогүй. Тийм байл. Бельгийн лигтээ очоод Бельгийн лигтээ бол яг өөрийнхөө авьяасыг тодруулан бол харуулсан. Гэхдээ уг нь бол Нидерланд лиг тэр дундаа PSV Eindhoven 16 наснд очих байсан юм билээ. Тэгсэн чинь яг мань хүн жоохон нөгөө нэг өсвөр насны хүүхдийн хөөрлөөр тэр нөгөө нэг очих ёстой байсан нууц мэдээллийгээ өмнө нь задруулсан юм байна. Тэгээ тэрнээс нь болоод өөрийнх нь багийнхан ч тэр PSV Eindhoven-ийн ч тэр нөгөө нэг тийм таагүй байдалд ороод тэгээд тэр нөгөө нэг хилцэл мэлцтэй бүгдийг цуцлаад зогсоосон юм байна. Тэгээд тэрнийхээ улмаас одоо өөрийнхөө одоо юуныхаа багийнхаа нэгдүгээр багаас шасагдсан юм байна. 16 17 настай байхдаа. Тэгээд тэрнээс нь хойшхон Бельгийн одоо нэгдүгээр лигт бол ирсэн. Тэгээд өнгөрсөн 100 болол ингээд энэ юуны ялангуяа Бундслигийн багт бол нэлээд хөөцөлдсөн юм байна. Тэгээд дээрэс нь мөн PSV Eindhoven-ын ч гэсэн за ингээд 16 настай байхад нь бол авч чадаагүй юм. Одоо ингээд эргээд найзаа манад хүрээд ирээ гэсэн нэлээд хөөцөлдсөн юм байна. Тэгтээ бол энэ удаа бол Эзекил Банзузи бол нөө гэж хэлсэн юм байна тий. Нэг гол явсанд хоёр орохгүй гэж хэлсэн юм байна. Тэр үед сэтгэл зүйд амар том цогт өгсөн тий. Тэгээ ингээд Лайпцигт ирсэн. Тэгээ энэ үйлрэлд бол ингээд Лайпцигийн бүрэлдэхүүнд бол бас зарим тоглолтод гаранд гарчаа, зарим тоглолтод гаранд гарахгүй ш тохиолдол бол байж байгаа. Гэхдээ маш олон тоглолтод бол тогтмол одоо оролцоотой байгаа. Нэг бол гаранд гарна, нэг бол сэлгээгээр орж тоглож байгаа. Энэ үйлрэлийн одоо үйлрэл ихснээс хойш баг бүх тоглолтод оролцсон. Тэгээд DFB поколын нэг тоглолтод бол 2 гол хийсэн. За ингээд Бундслигийн одоо 9 тоглолтод оролцсон юм одоо үзүүлэлт бол явж ийн. Тэгээд Нидерландын шигшээ багтаа яг энэ форм хадгалах юм бол ирэх хавар дуудагдах байхаа. Дуудагдах байх гэж одоо харж байгаа. Одоо бол Нидерландын 21 хүртэлх насны шигшээдэд дуудагдаад тоглоод байгаа. Яг аль байрал хэний дооронд дуудагдах вэ? Яг энэ талбайн төвд хар ажил хийх хүн Нидерланд хэрэгтэй. Одоо юу гэдэг чинь Рендерс байна. Фрэнки де Йонг байна тий. Энэ хоёрын одоо гоё тийм давуу талыг нь гарах хүн хэрэгтэй байхгүй. Комон гэхдээ нэг жоохон залууч Граунберг байна. Жоохон дэмжихгүй л байна. Граунберг байна тий. Тэгэд энэ гурыг харангууд ингээд талбайн төвд гэж
байлдаг хүн байхгүй байгаа байхгүй. Энэ Ezekiel Banzuzi бол нэр юу л бол юу л хийн. Урт төлтөө тий. Тий одоо Яа түрээ шиг байна уу? магадгүй. Харин яг үнэ. Яг Нилээ өндөр юм байна уусаа. Бараг бэлэн өмсгчүүл хаах юм шүү. Тий. Тийм тэгээд одоо ингээд Швейцар утгах шиг Талбай гадна зогсчихгүй дасгалжуулчих юм уу? Ер нь тэгэн шүү. Юу мэдээлэл затруулсан гэсэн чинь сайн надад нэг юу санаанд орчихлоо. Лопитегийн нэг 18 оны дэлхийн аваргыг үнэхгүй те. Би Реалд очихоор болсон Тий. ингээд шигшгээс халагддаг. Тий. Замраг юм болсон тий. Өстой тэр нэрээ жинхэнэ хин хоёр шиг юм болсон тий нэг сая нэг Кин Гано 2-1 барилцаж яваад зодтолдог шиг юм болсон шүү дээ тий. Дэлхийн аваргын өмнө 3 хоног юм дасгалжуулах шаардлага. Реалдоч очиод гайвгүй шүү. Тий. За. За ингээд тогтоогоод аваарай. Нидерландын шгшээгийн багийн фэнүүд. Эзэ Швейцар утгах шиг. Швейцар утга эзэ. Тий. Юуны өмнөх багуудыг харсан нэг тийм нөгөө Наг Бреда ч нэг юм даруухан баг шүү дээ. Тэгэхээр Лөвен гэдэг Бельги лигийн бас л нэг даруухан багаас энэ ёстой бүр нэг ийм ховор нэлээд сайн судалж ижил авсан болоо да. Лайпциг бол нэг алддгүй ш 8 дээр. Тэгж ижил авсан болоо да. Үгүй наач цэнгэл бүр улам амар болоод байна. Цэнгэл бүр одоо бүр газрын гаваас хүн гаргаж ирээд байна. За тэгээд өнөөдрийн дугаар инхүү өндөрлөх цаг маань болчихлоо. Үлийн тэргүүн сарын шинийн 5-ны дугаар. Үлийн тэргүүн сарын шинийн 5-ны дугаар инхүү энэ хүрээд өндөрлөх боллоо. Энэ 7 хоногт бид PSN телевиз аврагын лигийн тоглолтуудыг, Европа лиг, Конференц лигийн тоглолтуудыг ажлын өдрүүдээр шууд амжуулаад, амралтын өдөр Премьер лигийн 13 дугаар тойрог Бүнцлигийн ээлж тойргийн тоглолтуудыг шууд амжуулахар байгаа. За тэгээд одоо өөрт Саксны дээдлийг байж, волейболын дээдлийг байж гэх мэтлэг нь бол Тиймээс бас үнэхээр гоё байгаа мó. Ингээл гүйлгээл харахад ингээл тэр UFC ториол үзээд ахаар. MMA тэгэл NBA дулаан хизээ байла. 5-нд байж байгаа. Одоо ингээд манай энэ хүлэн мэлийг гоё болчих юм бол ингээл Монголын ингээд топ багийн спортуудын бүх лигүүд ингээ айгүй гоё үзэх тийм болцоотой болчиход байдаг. Гүйлгээл харахад айгүй гоё. Нилээн завгүй 7 хоног бол бидний хүлээж байна. Эх 7 хоног хэдүүлээ бас нилээн шахсан дугаар болох нь шүү. Та гуравтаа маш их баярлалаа. Хамт байсан үзэгчдтэй ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр Tiger брэнд ажиллаж байгааг дуулахад таатай байна. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя үзэгчдээ баярлалаа.